За сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Ингээд энэ удаагийн Liberty Pub нэвтрүүлэг маань эхлэх бэлэн болсон байна. За тэгээд өнөөдөр Libertar намыг үүсгэн байгуулж байгаа залуучууд маань манай нэвтрүүлэгт орж байна. За тэгээд сэтгүүлч Явуу маань хөрөлцөн ирсэн байна. За хуваарь бизнес эрхлэгч Даваа Жаргалагч маань ирсэн байна. За манай Хасар Оргил хоёр бас ирсэн байна. За шууд тулгаад эхлэе те. За тэгээд хамгийн сайн пип болвол юу вэ? Шинэ пип. Хамгийн шинээр байгаа. Хамгийн шилдэг пип юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөвлөн шарайг халуун өдөр тис хөднө. Азийн номер 1-ний маягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пиу ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт. Монгол премиум шарай. Хамгийн шилдэг пип юу вэ гэж юу? Хамгийн фрэш, хамгийн шилдэг. Always fresh. За яагаад нам байгуулж байгаа? Энд чи одоо 2 жилийн турш явлаа шүү дээ. Чи 23 оны намраас эхэлсэн процесс. 23 оны намар дуусаад 24 он дуусаад одоо 25 бараг 3 жил явчих юм шүү тий. Арайч 3 жил шүү мэн. 2 жил гарантай явцсан шүү тий. Чи мэдэн штэ гэлтэй. Заалаа. Яг өөрөө дунд нь явж явснаа. Нэг бодлоо мэддэг юм шиг асууж. Одоо хөндлөнгөөс энэ нэвтрүүлэгч юм шүү дээ. Ерөнхийдөө яг тэ бид нар ч гэсэн туршлага тутсан шүү дээ. Нам байгуулж. Бид нар ч одоо ингээд анх чи ингээд нэвтрүүлгэрээ нам байгуулна гэж яхаж чинь тохоо үйлээ сенсац тарж ялаа шүү дээ. Улаанбаатар ч одоо сошиалар хэвлэл мэдээллээр гээд бид нар чинь Libertar нам байгуулад нэгээд бүр амар юм болж байна. Тэгээ бид нар чинь нэг 2 сарын хугацаанд 1000 хүн бүртгүүлсэн тий. Тэгж органикаар анхаарал. Би бол хувьдаа бол одоо бусад улс төрийн жижиг намууд яаж бүртгэгдсэн процессыг мэдгүй. Гэтэ бараг яг органикаараа цугдарсан жижиг нам гэх юм бол нам байгуулж оролцсон хүмүүс бид нар л байгаа. Това бол ойлгомжтой. Одоо бол ингээд улс төрийн нам ер нь олноор нь байгуулах бас тийм сонирхол бол одоо энэ ирэх баригч намууд одоо байхгүй болсон шүү дээ. А нөгөөдөлтөө бас одоо тэндээ ч юм уу бидний анх ингээд хөсөлтөө өгж байгаа дээж өгч нэг 801 гишүүн дотор ингээд заавал гишүүдээ барих хэрэгтэй. Тэгэхгүй бол дээж үгийн зардал дийлдэхгүй байна. 801-ээс их улам баггүй гэдэг журам гаргах. Одоо ч гэсэн тэр журам нь байж л байгаа тийм. Тэгээ яг хуу бид нар явсан. Аас дээр нь бас бид нар ч гэсэн алдаа гаргасан билээ. Хаяг бүртгэр дээр жишээлбэл иргэний үндэхнийх нь давлгаа эдэр ингээд хавсруулаад жагсаагааг учраас нөгөө төр оршин суугаа хаяг банкын хаяг эдэр ингээ хоорондоо зүрсээр байгаад ямар нэгэн байдлаар энэ бүртгэхгүй байх тийм нөхцөл бүрдчихсэн. Тэгээ яг цаг хугацаа өнгөрлөө сонгуул боллоо. Сонгуулийн үеэр ч одоо нам бүртгэхгүй шүү дээ. Ингэж явсараа л одоо боломжтой цагтаа хурж ирэл бид нар дахиж бүртгэлээ эхлүүлж байна. Дээрээс нь улс төрийн намын тухай хууль өөрчлөгдсөн тэг холбоотойгоор уусаа гишүүдэд дахиж ихнээс нь бүртгэлжүүлээд ингэж явахгүй байж болохгүй болсон л та. За оргил. Тэ нам бүртгүүлнэ. Яг угаасаа ер нь бол яг үндсэн зорилго нь одоо өөрсдөө болон өөр хүмүүсдээ ирээдүйн хойч үе хамгаалах жил ер нь нам бүртгүүлж байгаа шүү дээ. Тэгээ ер нь юу гэдэг энэ засаглах загварын хувьд ингээд харах юм бол сүүлийн одоо бас 30 гаруй жил ер нь социал демократийн загвараар яваад тэгээд төр бол хизээч одоо сайн дураараа хэмжээгээ багасгадаг гэдэг шиг. Одоо бол төрийн албан хаагч нарын тоо тэгээд төсөв тэгэл ингээд харж яхад ер нь нэг намын ийм дарангуйлтай ийм нөхцөл байдал бол орчлоо шүү дээ. Тэгээ одоо нөгөө сөрөг хүчин байж болох одоо хүн намч гэдэг юм эсвэл арчилсан нам нь эсэргээрээ одоо ардын намын тогоон дотор байдаг ч юм уу. Тэгээ энэ байдал чи үргэлжлээд байх юм бол ер нь Монголд ганцхан нам л ноёлдог те. Тэгээ ирээдүйд одоо өөр бусад сөрөг хүчин ч юм уу юу гэдэг ийм зүйлийг бий болохгүй байх нөхцөлийг хийгээд эхэлчихлээ. 2028 оноос эхлээд энэ чинь нийт сонгогчдын 1% саналыг аавна гэдэг чи одоо 23,000 хүний саналаар нам байгуулах нөхцөл бүрдэнтэй. Тэгэхээр би бол одоо ховдоо бол ирээдүйн хойч үедээ бол ийм одоогийн байгаа шиг ийм нийгмийг бол одоо хүлээлгэж өсөхгүй шүү дээ тий. Тэгээд юу гэдэнтэй одоо
өөрсдөө хамгаална гэдэг нь одоо мөнчгөрөөрөө яваа бизнес эрхэлж байгаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашиг л хамгаалъя гэсэн санаа шүү дээ. Тэгэхгүй одоо чинь 4 хүн дутмын нэг нь төрийн албаа агч болчихлоо шүү дээ. Тэгээ ингээ бодохоор ер нь альва нэг улс оронтой харьцуулаад үзэх юм бол ийм данхар бүтцтэй ийм том одоо юу гэдэг намын бүтэц зохион байгуулалттай ийм газар бол ховор болцсон шүү дээ. Тэгээ Монгол бол баг л яг энэ байдлаараа явах юм бол нэг удахгүй ер нь нэлээд дарангуйлт маш хэцүү нийгмийг бүтээнэ гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгээ одоо энэ чагсаал залуучууд бас ингээд гудамжин чагсаад бас үгээ хэлээл эрхчлөөгөө хамгаална гэл ингээл явж лээ тий. Гэтэл одоо нөгөө ардчлалын зарчмын үйлчлэгээ болж эхэлж байгаа шүү дээ. Энэ нөгөө эрх баригч нар нэг талдаа гарчгаар тий. Одоо юу гэдэг огцордогч гэдэг юм уу эсвэл юу гэдэг ямар нэгэн байдлаар хүнээ солих хүртэл боломжгүй болтлоо. Тийм амар одоо юу гэдэг бюрократ тогтолцоотой нэгээ тэгж хамгаалдаг болчлоо тий. Тэгээ энэ байдал үргэлжлээд байгаа юм бол бидний ирээдүйд л одоо маш хүндрэлтэй болж эхэлнэ. Төрийн алба томорж байгаагийн хэрээр нөгөө жижиг дунд бизнес ер нь энэ зах зээл бизнесийн орчин жоо хумигдчихээн тий. Одоо тэр юу гэж ажил хийж байгаа нийт иргэдийн тоотой харьцуулаад үзэхэр ч одоо нэг хүнд оногдож байгаа тэр татврын дарамтанд эндүү өндөр болоод ерөөсөө улсаараа нэг юм халамжийн бөгөөд эсвэл нэг юм намын бүтцээр тэжигддэг нэг ийм л нөхцөл байдал руу орчлоо шүү дээ. Тэгэхээр одоо би бол хувьдаа бол одоо ирээдүйн хойч үеэ бодож л те энэ намыг байгуулах нь зөв юм байна. За тэгээ энэний үндсэн дээр явж харьцангуй чөлөөт нийгмийг бий болох боломжтой гэдэг ийм л одоо байр суурьтай байна шүү дээ. За манай даваа гэж. За би бол бас л мэдээж санал нэг байна. Тэгээ олон жил бизнес эрхэллээ, зарчимтай хариуцлагатай байх гээд ингээд явхаар одоо манай бидний одоо 30 хэдэн жил бий болгосон тогтолцоо нь ямар нэгэн танил тал ч юм уу тий эсвэл нэг засгийн газартай ивссэн том бизнесүүд бол нэг цөөхөн хэмжээнд байгаа. Тэгсэн мөртлөө одоо 150 мянга гаруй аж ахуй нэгж жижиг дунд бизнесэнд улсын бүртгэл татварт бүртгэлтэй. Тэгэд тэрний чи одоо 80-90% нь бол нөө жижиг дунд гэсэн ангиллалтаа ороо явж байна. Тэгээ одоо эднэрийг чинь дэмжих юм уу? Дэмжих гэхлээр буруу ойлгогдчих гээд ахах нь. Ямар ч байсан хөгжих бололцоог нь ерөөсөө олохгүй байна л да. Тийм учраас би бизнес эрхлэгчдийгээ төлөөлөөд анх 23 онд байгуулагдахад нь анх хурал дээр би жижиг дунд бизнесийг эрхлэгчдийг дэмжиж оролцож байна гэж хэлжсэн. Одоо ч гэсэн яг тэр үзэл санаа маань хിവэрээ. Тэгээд яг хуу одоо ганц нэг нэмж одоо ойлгосон зүйл гэвэл нам бол үзэл санааны нэгдэл байх хэвээр. Түүнээс одоо бидний нөгөө олон жилийн туршид ойлгоод ирсэн шиг нам дамжиж томордог бизнес нь тэлдэг ч юм уу хэдэн танил таллын хүрээний хүмүүсийн ажил бишээ гэдэг үзэл санаа би бүр маш итгэл үнэмшилтэй байгаа учраас ер нь дэмжиж оролцож байгаа. Манай даваагч чи ерөнхий бас координатор хийгээ яваад байгаа шүү дээ тий. Ерөнхий зохицуулагч хийж байгаа. Ягаад гэвэл энэ олон жил бизнест ажилласан хүмүүс чи айгүй тийм нягт болцсон байт юм. Айгүй нямба. Тэгээ ер нь бол маш ажлуудыг айгүй гоо нямба хийж байгаа шүү. За баярлалаа. За манай яваа маань бол бас нэлээд идэвхтэй гişүүдийн нэг байгаа. Тий. За би ер нь либертар үзэлтэй анх энэ мөсийн философийн багш Батчулуун гэдэг багшийн номоор анх танилцж байсан. Би нэг хуучин худалдааны төв дээр явж байгаад төрийн дайсан гэдэг нэг жижигхэн тийм ном олж аваад тэгээ уншаад тэн дээр гарсан жишээ нь татвар бол дээрэм энтер гэдэг ч юм уу энэ бол бидний бүр ингээд тогтсон үзсэн одоо юуны бүр шал эсрэг юм бичсэн байгаа байхгүй. Тэгээд энэ үнэхээр сонь санагдсан. Тэгээ энийг уншаад тэгээ ер нь яг энэ либертар үзэл гэж юу гэдгийг энтер гээд эхэндээ бас ингээд нөгөө либералтайгаа ингээд хольж утгаал одоо яг хүмүүсийн дээр хольж утгах жагаатай яг адилхан тийм процесс явж ирсэн юм. Тэгээд дараа нь яг хөө тэгээд нөгөө сэтгүүлчээр ажилладаг байхдаа бол амраатай энэ тийм таарах юм бол нэг аль болох ер нь ярьцлага авахыг хичээдэг тий. Энэ амраагийн ярьж байгаа зүйл нь бас их сонин содон тийм санагддаг байсан. Наваа гэж тэгээд удаа цагтаад баригдсан байхад манай чи ирж ярьцлага авчихсан тий. Сонинд ажилладаг гэсэн тий. Тий, сонин зэгнээс хаягддаг ажилладаг. Тэгээд янз бүрийн тийм үйл ажиллагааны гадаа бас амраач нэг тийм ном зараа зогсож идэг гэсэн байхгүй. Тэгээ одоо бодоход бол тэр Mises төрийн бус байгууллагын номнуудыг зардаг гэсэн юм л л. Тэр Mises төрийн бус байгууллага бол байгуулагдаад бас нэлээдгүй олон жил болсон юм л шүү дээ. Бараг 10 Тийм. Тэгсэн мөртлөө одоо нэг олон нийтэд нэг сайн танигдахгүй л байгаад ирсэн юм шиг байлаа. Тэгээд дараа нь бид нар энд ингээд нэг дараа нь би нэг хөдөө ажиллаж байгаад тэгээд нэг амрагийн подкастыг үзэж байгаад
нам байгуулах болсон. Тэгээ бүр либертар нам гэдэг тэгэнгүүт нь бүр зорж ирж бүртгүүлж ирсэн анх. Тэгээд энэ залуустайгаа танилцаад тэгээд тэн дээр бол ярихтаа бол тэгжсэн шүү дээ. За бид нар бол улс төрийн намын одоо number 1 зорилго бол ерөөсөө засгийн эрхийг авах гэдэг нэг тийм бодолтой байдаг гэсэн бол манай залуучууд бол тэгж хэлжсэн шүү дээ. Нэгдүгээрт үйл санаагаа түгээх юм аа. Тэ? За хоёрдугаарт бол яг одоо засгийн эрхийг авах гэдэг ч юм. Ингэж ярьжсэн. Тэгээд яг үндэ бол ингээд нам байгуулах тэр анхны одоо хэвлэлийн хурал энэ төр зохион байгуулагдаад за тэгээд тэрний доор бол тэр лайвуудын доор одоо хүмүүсийн сэтгэлдлүүд энэ төр бол маш идэвхтэй ингээ гарч ирж ирсэн л та. Эхлээд бол мэдээж тийм сөрөг сэтгэлдлүүд байжсныг бол санаж байна. Яг л Монголд одоо 30 гаруй нам байгуулагдсан. Гэтэл тэр намууд нь ямар ч ялгагдах юм байхгүй. Засгийн эрхэнд одоо үйл санаанууд баг нэг одоо бүгд л одоо арчсан социалист үзэлтэй гэдэг ч юм уу те. Тэнгүүтэл за дахиад бас л нэг байдаг л нэг нам одоо байгуулагдах чинь гэдэг утгаар хүлээж авч явах шүү гэсэн. Тэгээд дараа нь одоо нэг үг гэдэг чинь эхлээд чи үзэн ядагдана дараа нь хүлээн одоо доог шоолуулна гэдэг ч юм уу те. Тэгээд дараа нь хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг шиг одоо бол хүмүүсийн хандлага бол шал өөр болоод ирсэн. Тэгэхээр та нарын бас хэлжсэн тэр үйл санаагаа түгээхийн тулд нам байгуулах нь зөв юм аа гэдэг зүйл бол одоо яг нотлогдож байгаа гэж бодож байгаа хэрэг зөв. За маш олон хүмүүс бас либертар гэхлээр нэг хэл хугалчих гэсэн тий. Бараг хөгшин хүмүүс бол хэлж чадахгүй лээ. Либ юу гэнэ либ нь бол хэлээд байгаа. Тэгэл тэрнээс хойш бол айгүй хэцүү байх шиг лээ. За залуу хүмүүс бол яг либертар гэдэргээд хэлчихэж явах шиг байна лээ. Ер нь юуны тухай үзэл санаа юм бэ? Яг одоо сая ярьж шүү үзэл санаагаа түгэн мүгэн гэдэг лээ. Ер нь хизээнээс хойш энэ либертар үзэл санаа явчваа. Тэгээд яагаад ер нь энэ либертар үзэл санааг түгээх гээд байгаа. Тэг гол нь эн чи яг юу юм бэ гэдэг талаар нэг яриад төө. Хэн нэг хэлэх вэ? Намаа орол ярих уу? Яг хуу либертар үзэл санааг олон өнцгөр тайлбарлаж ярьж болох байх. Угаасаа энэ чи нэлээд юм цогц ойлголт болохоор бас нийгмийн ухааныг ер нь бүхэлд нь хамарна. Зүгээр би бол аль өнцгөөс нь авч ярих гэдэг нь үхээр Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулиар ярил баг илүү амархан ойлгогдох ба. Яг тэгэхээр Constitution буюу үндсэн хууль гэдэг зүйл чинь анх бий болохдоо ерөөсөө хувь хүний эрх чөлөөг хамгаалахын төлөвлөл. Өөрөөр хэлбэл хувь хүнийг нийгмээс, төрөөс, олонхоос хамгаалахын тулд энийг одоо бий болгож хувь хүний эрх чөлөөг хамгаалсан байл л да. Тэр нь одоо хувь хүний эрх чөлөө гэдэг нь өмчийн бас дархан баталгаатай байлын тухай ойлголтой. Тэгэхээр ер нь энэ үндсэн хуулийн сонгодог зарчим гэдэг чинь л одоогийн бидний яриад байгаа либертар үзлийн суур бас нэг одоо юу гэдэг бичиг баримт нь багхгүй. Тэгэхээр либертар үзлэхээр юу гэж ойлгоод байна вэ гэхээр ер нь бол яг хүн бол одоо эрх чөлөөтэй. Гэхдээ liberty гэдэг үг чинь эдийн эрх чөлөө гэж ойлгож байгаа ч гэсэн тэмцэж олж авдаг эрх чөлөөний тухай ойлголт. Энэ бол нөгөө liberated гэдэг орчуулах юм бол чөлөөлөгдсөн гэсэн утга санаа гэдэг шүү дээ. Тэгэхээр эрх чөлөө гэдэг бол үүнийхээ төлөө байнга тэмцэж иж олж авдаг ийм зүйл. Гэхдээ энэнийг дагалдаад юу байдаг вэ гэхээр хариуцлага байдаг. Тэгэхээр хэрвээ хариуцлага байхгүй бол тэнд эрх чөлөө байхгүй л гэсэн үг. Тэгэхээр одоо бидний энэ нам байгуулах гэдэг юм чинь энэ хариуцлагатай одоо энэ иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө бас тийм ээ. Яг үнэ. Ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор чи одоогийн энэ байгаа тогтолцоогоор чи нөгөө төрийн албан домроод тэгээ халамжийн систем нэлээд бас дагайцсан. Тэнгүүд нөгөө хариуцлага үрж байгаа яг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нуруунд дээр ирж байгаа төрийн дарамт нь их болчоод тэгээд нөгөө нийт массаараа болохоор одоо юу гэдэг тэрийг энэ хоёр том намын энэ бүтэц зохион байгуулалт нар ч юм уу намын гишүүдээр дамжуулаад энэ данхар бүтцээрээ дамжуулаад асар их тийм одоо юу гэдэг улс төрийн манипуляц хийдэг болцсон тий. Тэгэнгүү тэргээр нь одоо өөр ямар нэг сөрөг хүчин байх боломжгүй болтол нь ингэж дахалгаа хийсэн байж байгаа чинь тий. Тэгэхээр либертар үзэл гэдэг бол ерөөсөө л энэ хүн хариуцлагатай байх тухай тэрийгээ дагаад хүн эрх чөлөөгөө олж авах хэрэгтэй. Гэхдээ энэ бол зүгээр суугаад бий болдог зүйл биш. Энийг бол тэмцэж олж авдаг ийм эрх чөлөөний тухай ойлголт юм да. За би яг тийм либертар үзэл бол төрийг төр шиг байдаг тухай үзэл. Эдрийг төрийн эсрэг гэж боддог хүмүүс байдаг. Үгүй. Монгол төргүүгээр Монгол үндэстэн мэдээж байхгүй шүү дээ. Nation state гэж ярьдаг шүү дээ. Үндэстэн төрд бас. Тэгэхээр төр гэдэг бол бидний салшгүй манай Монгол үндэстний Монгол улс оршин тогтоол зайлшгүй байх шаардлагатай зүйл. Бид тэрнийг эсэргүүцдэг 800 жилийн өмнө ч гэдэг юм уу
Чингис хааны голомтын насаас Монгол төрийг үгүй их тухай бид нар ярьдаг хүмүүс биш. Бид нар өнөөгийн дэглэмүүдийг л эсэргүүцдэг. Эрдэнэ янзын социалист ч гэдэг юм уу, социал-демократ, коммунист ч гэдэг юм уу, эрдэнэ янзын идеологи давтаад улс үндэстнийхээ эрх ашиг урдаа гიშгцэн хүмүүсийг л бид нар эсэргүүцдэг хүмүүс. Тэгэхээр төрийг төрших байлгах гэдэг юм. Ягаад дагаар төрийг эсэргүүцэж чинь гэхээр төрийг бид нар хулгайч төр чинь дээрмжтэй оромж болох эсрэг байдаг. Төр төршиг байх хэрэгтэй. Төр хэдхэн гол үг үүсгэх хэрэгтэй. Улс орноо гадны дээрмжтээс хамгаалах хэрэгтэй. Дотоодын одоо хулгайч дээрмжтээс хамгаалах хэрэгтэй. Гадаадын дайснаас хамгаалах хэрэгтэй. Тэг хүн хоорондын маргааныг шүүх байх хэрэгтэй. Төр өөрөлдвөл батан хамгаалах байгууллага, хүчний байгууллага. Энийг нь бид нэр хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас энэ нийгэмдх сайн дурын харилцаа болгоныг төрийн албадлагаар зохицуулахыг л эсэргүүцдэг. Төр төршиг байж чадвал улс орон эрхчлөөтэй байна. Хүмүүс өөрөөсөө амьдрал эзэн болж чадаад хувийн хариуцлагын сүлийг хэвшүүлж чадах юм бол улс орон хөгжил гэж үздэг. Ийм л үзэл байна. Тийм. Даваа гэж юм. Эрхчлөөтэй байна гэдэг маань өөрөө бас нөгөө тийм амархан зүгээр нөгөө одоо зүгээр суугаад юм уу хин нэгнийг бэртгчлээд амьдрах тухай ерөөсөө биш байгаа байхгүй. Одоо нөгөө яриад байгаа эрхчлөө бол хариуцлага юм гээл. Одоо бид хэд бол зүгээр яг энгийн үед тойроо суухта үзэл санаа нэгтэй ухраас айгуу гоё ингээд ойлголцдог те шууд нэг төвшин. Тийм ээ. Одоо ер нь бол хариуцлагатай л олонхын бид нар бүрдүүлэхийг хүсэж байгаа. Би одоо олон жил ардчсан намыг дэмжиж, ардчил бол бидний одоо өнөөгийн төвшөнд хүргэсэн гэдэг итгэл үнэмшлэр л явж исэн. Гэтэл нөгөө цаана олонхын ардчил гэдэг нь олонхын сонголт гэж үзвэл залхуу хүмүүс бидний өмнөөс ингээд сонголт хийгээд байгаа нь айгүй хэцүү байгаа байхгүй. Одоо бизнес хийж явахт ч гэсэн дан бид нар яаж бүтээлч байх гээд яаж хичээгээ тэгээд юу ч ойлгохгүй залхуу хүмүүс бол бидний хэрэглэгч биш байгаа байхгүй. Тэгэхээр хариуцлагатай олонх байна гэдгийг би бүр хоёр гараа өргөө дэмжиж байгаа. Тэгээд ер нь эрхчлөө гэдэг чинь өөрөө сонголтоо хийгээд тэр сонгосон сонголтынхаа хариуцлагыг өөрөө өргөх тухай л яриад байгаа учраас би энэ дээр бол бүр үнэхээр одоо хүмүүс залуучууд энийг ингээ ойлгохын төлөө суурийг тавьж байгаа гэдэгтээ өөрөө бол үнэхээр ихтгэл үнэмшилтэй байгаад байгаа. Хариуцлагатай хүмүүсийг олонх болгох гэдэг чинь яасан гой сонсогдд юм бэ тий. Хариуцлагагүй тижээвэр хүмүүсийг олонх болгох гэдгээс хамаагүй гой сонсогдож шүү дээ. Тийм тэгээд нөгөө арчилч нь олонхын засаглал нөгөөт бидний өмнөөс сонголт ингээд яваад өнөөдөр ийм байдалтай болчиход шүү дээ. Тэгээ одоо бид нар алийн болгон өмнөдөө олон жил бизнес хийхэд талбай дээр гарч зогсох сошиалаар ингээд янз бүрийн пост комент хийж үзэл бодлоо илэрхийлэх завгүй гүйжсэн. Одоо ч гэсэн талбай дээр очих завгүй байна. Гэхдээ би нөгөө талд нь энэ системтэйгээр намыг зохион байгуулад одоо энэ залуучуудынхаа чагсаалыг урт хугацаанд тууштай одоо хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэх намыг байгуулах га явж байна гэдэг бол миний хувьд бол хичнээн цаг завгүй байлаа ч гэсэн сайхан байгаа. Ер нь энийг бол байгуулад тэгээд цаашаа бүр үзэл санааны маш том нэгдэл болно гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь либертар үзлийн нэг таалагдсан зүйл нь бол хувь хүн өөрийнхөө одоо сайн сайхны төлөө ажиллаж амьдрахад төр буюу одоо улсын их хурл, элдв янзын хуулиар за засгийн газар байна. Янз бүрийн төсөл хөтөлбөрүүдээр саад болохгүй байх ёстой гэдэг энэ үйл санаа надад бол маш их таалагдтыг. Тэгэд ер нь бол одоо төрийн одоо данхар төрийн нэг зүйл бол ерөөсөө энэ ард түмэн бол иргэд бол өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй. Тийм учраас одоо ингээд төр бид нар энэ ард иргэдийнхээ амьдралыг авч явах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй. Одоо хамгийн их ярьдаг юм чинь тийм шүү дээ. Та нарынхаа амьдралыг сайжруулна, та нарыгаа жаргаана гэдэг чинь бол одоо энэ явж байгаа энэ төрийн одоо гол үйл санаа болчиход байгаа шүү дээ. Гэтэл хувь хүмүүс бол энэ чинь дотроо за мэдээж одоо төр одоо нөгөө 3 сая хүний сайхан амьдруулж чадахгүй ийм баян улс байж гэдэг хүмүүс байгаа шүү дээ. За тэдний хувьд бол мэдээж маш их таалагдж байгаа юм. Гэтэл цаана эн чинь өөрийнхөө амьдралыг авч явъя. Би бол ингээд одоо төр засгаас элдв янз бүрийн юмнаас хараад тусаар сайхан амьдарч чаднаа гэсэн үзэл бодолтой хүмүүс бас зөндөө байдаг шүү дээ. Гэтэл төр тэрийг заавал одоо жишээ нь түүцэн эрхлэгч түцний хүмүүс шүү дээ. Бид нар чинь бид нар өөрсдөө ингээд амьдралыг аваад явнаа гэдэг ингээд жижигхэн худалдааны цэг байгуулад тэндээ худалдаа арилжаа 8 хийгээд өөрийнхөө амьдралыг аваа явж яхад нь төр ямар нэгэн шалтгаан хэлээд тэрийг ингээд үгүйсгэж байгаа байхгүй. Тэгснээ дараа нь жишээ нь тэр Нямбатрын хэлж байгаагаар бол юм чинь шүү дээ. За түц эрхэлдэг хүмүүс чинь ер нь доорт л нэг 5-6 сая төгрөгийн орлоготой байдаг юм шиг л ер нь түцийг дажгүй бас
Тэгээ тэр эрхэлж байгаа үнэ бас сайхан амьдруулах боломжтой тийм жижигхэн харахад жижиг амбар шиг мөртлөө тэр чинь бизнес нь бол тийм хөөрхөн байгаа байхгүй. А гэтэл Нямбатар тэр төцийг зайлуулж хайснаа та нарыг харин би төрд 2-3 сая төгрөгийн цалинтайгаар ажилд авъя гэж. Тийм үгс үү. Тэр гол 5-6 сая төгрөгөөр ингээд өөрийгөө болгоо явуулчихсан чинь Нямбатар тэр үгсийг шууд орлогыг зүгээр тас дундуур нь тавьчих хайснаа би та нарыг ажилд авч яж гэх шиг тийм. А тэгсэн мөртлөө тэр үний цалингийн болох тэр яах вэ? Татвар төлөгчд олгоно шүү дээ. Өөрийнхөө баялаг бүтээдгүү салбарлуу. Тийм, өөрийнхөө компанид одоо ажилд авж байгаа юм шиг ашиглаж байгаа байхгүй тийм. Тэгснээр цалин байлиг гэдэг 2-3 саяыг өгье гэж байгаа тийм. Өөрийнхөө компаниас өгж байгаа шиг. Гэхэлчлэн ийм сонин процессууд бас яваад байгаа шүү дээ. Патернализм тийм. Одоо юу гэдэг тэгээд яг нэмж хэлэхэд бас юу яж байгаа байхгүй. Жишээ нь өнгөрсөн 24 оны биш 2020 оны сонгуулиар бүр ингэж ярьсан байгаа байхгүй. Тэр чи хинтэд болсон сонгуул дээр одоо нэг сонгуулийн нээлтэн дээр нь за хөрөлсөх бол одоо бидний аав юм аа. Оюурд нь бол бидний одоо ээж юм аа. Тэгэхээр энэ аав ээж хоёр маань бол одоо үр хүүхдүүдэд жаргаахын төлөө л явна гэж. Тэр нөгөө нэг ардын намын үнэн сонин дээр нь хүртэл гарсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай энэ социал демократууд бол өөрсдөө ерөөсөө тийм нэг эцэг ихтэй халамжлан хүмүүжүүлэгч гэдэг шиг ойлгоцсон. А манай шиг болох тэр те үр хүүхдүүд тэгэл одоо яах гэдэг тэр хүүхд яг үнэ тий. Тэр яваад ахтар ирэхэд ийм баг байхгүй. Тэр 3 сая хүнийг ийм их баялагтай байж тийжээж чадсангүй гэд хүмүүс ярьдэн штэ. 3 сая ятгаа 4 хүнийг ч гэсэн үнэхээр өөрсдөө хичээхгүй болвол нэг гэр бүл та нар гэр бүлээрээ бодоход нэг залхуу хүн байхад тийжээх боломжгүй л гэдэг үстэй тий. Тэгэл тэрэндээс л яхад ер нь бол юм 3 байтугай хідэн сая ч байсан. Хэрвээ зөв ингээд хариуцлагатай хүмүүс өөрсдийнхээ амьдралыг аваад явах болцоог нь олгоод тэндэн саад болохгүй ах юм бол 300 сая байсан ч гэсэн хүмүүс тэгэл дор дорноо түүцэн ажилуулна. Тэр чинь хөгжлийнхөө нэг шатанд дараа нь сайжраал явна шүү дээ. Ер нь бол хүнийг хулигтаж одоо юм уу хуурч хэрэглэгчээ хохироож бизнес хийдэг бол ерөөсөө тэр бидний хүсэж байгаа тэр чөлөө зах зээл байх боломжгүй байгаа байхгүй. Хэрвээ тэгэхээр юм бол тэд нар зах зээлээс арчигдах байхгүй. Энэ одоогийн байгаа үед бол яаж хийж байгаа л нэг нёгийгээ хуураад одоо нөгөө яриад байдаг гэртгчин зам тий. Тэгэхээр нэг тим зам бол манай одоо ер нь л бизнесийн орчинд ч бай улс төрийн орчинд угаасаа тэгээд явсан нь л хожоод байгаад байгаа байхгүй. Хүн хуураад байгаа нь болоод тэгэхээр л энэ бол хамгийн гамшигтай. Ер нь зүгээр хүмүүсийн дунд нэг ийм ойлголт байгаа гэдэг. Либертар үзлэхээр энэ ч капиталистуудын үзэл. Мөнгөтэй хүмүүс үзэж байна. Энэ бол би сая ингээд айгүй гоё тодорхойлт олчлоо. Энэ бол хариуцлагатай жирийн иргэдийн үзэл санаа шүү. Тэ? Яг гэж л хэлэхэд хэвээр амар гоё. Үнэхээр гоё. Бүр огшмоор сонсогдчих. Тийм байна. Хариуцлагатай жирийн иргэдийн үзэл санаа. Яг үнэ одоо нөгөө хүмүүс бас ингэж ярьдэн штэ. Ардчил зах зээлч гэх нь эсвэл ардчил эрхчлөө гэдэг нэг болгоо яриад байдаг штэ. Тэгэнгүүт яг ардчилсан хувьсгалаар бол монголчууд юуг олж авсан бэ гэхээр ерөнхийдөө яг ардчил гэдэг чинь энэ хов хүний одоо юу гэдэг улс төрийн одоо эрхийг одоо хэрэгжүүлэхийн механизм болохоос биш эдийн засгийн агуулгаараа юу гэдэг чөлөө зах зээлч гэдэг юм уу те эсвэл тэр хувийн өмчийн дархан баталгаат байдлыг хангана гэдэг бас биш байгаа байхгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл төр Монголын энэ орчин нөхцөлд юу харагдаад байна вэ гэхээр ардчлалаар дарангуул тогтох юм одоо юу гэдэг нөхцөл тавигчаад байна. Тэгэхээр тэнд нөгөө сүр хүчин байхгүй тэгээд тэр данхар бүтц буюу тэр нам нь хэдий олон одоо гишүүнчлэлтэй тоо хэмжээ данхар бүтцээс хамаарат тэргээр чи дамжуул нөгөө улс төрийн аягүй тоо манипуляц хийдэг. Тэгэнгүүт юу гэдэг нийгмийн одоо ард олонхын тэр санаа бодлыг тэр чигтэн тэр бүтцээрээ дамжуулаад эргүүлж чаддаг. Тэгээ энэ цаг хугацааны явцад ерөөсө хизээч одоо юу гэдэг хэмжээгээ багасгахгүй улам данхаасаар л байдаг. Тэгээд яваандаа энэ сөрөг хүчин гэж нэрлэгддэг байсан одоо бас бусад намуудыгаа залгиж эхэлж байна шүү дээ. Тэгээ энэ чи ирээдүйд юу болох уу гэж бодохоор манайх одоо ардчилсан нийгэм байгуулж ингээд нэг намын тогтолцоотой улс орн болох гэдэг нь яах вэ? Нэг намын тогтолцоотой улс биш ээ. Тийм болох гээд байна. Үзэл санааны дарангуулалттай улс байна. Ер нь бол нэг намын дарангуулалттай улс болох гээд байгаа. Тэр бол үнэн. Гэтэ ер нь бол манад ер нь их олон намч байгаад байсан юм баг байхгүй.
Яг тэгвэл өөр хоорондоо үзэл санаагаараа ялгаад байсан намууд байхгүй. Тэгэхээр одоо ингээ харангуут одоо энэ байгаа намууд чинь нэг тогтолцоо орчлоо шүү дээ. Одоо тэр сонгуульд байнга явдаг ардын нам нь нөгөө намуудаа аль хэзээний халаалж хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр эдгээр яагаад юм болохоор түрүүн бидний хэлсэн патерналист төр хүмүүсийн амь амжиргааг хариуцах хэрэгтэй гэсэн хуучны социалист үзэл санаа чи одоо бидний оюун санаа зөнгөрсөөр байгаад тэр холбоотой байхгүй юу. Тэгээ өнөөдөр ингээд засгийн газрыг огцруулах гэж жагсаал явагдаж байна. Тэнд маш олон хүн одоо дургуутс очиж штэ. Тэгтээ өнөөдөр нэг хүнийг өөрчлөлөөгөөд энэ намуудын дарангуулд орсон байгаа тохиолдолд бид нар яг эцсийн дүндээ яг цаанаа юу ч өөрчилж чадахгүй байхгүй. Намуудыг сонгуулаар зайлуулж чадахгүй. Тэгээ одоо өнөөдөр нэг хүндэн дургуутсаад одоо юу гэдэг ардын намын унгаалахад ардсан нам гарч ирээ яг адилхан. Ардсан намыг гаргаад ирэхэд ардын нам шиг яг адилхан. Эдгээр чинь дандаа яг ижлэгэн үзэл баримттай яг ижлэгэн одоо юу гэдэг бодлого хэрэгжүүлдэг. Тэгээд одоо юу гэдэг өөр хоорондоо зүгээр нэг хувь хүний ч юм уу улс төрийн ч гэдэг юм ашиг сонирхлын зөрчилдөд хэрүүл хийхрээ тэрнийгээ сөрөг хүчин хийж байгаа мэт юм жүжиг тавьдаг. Хоорондоо ялгаагүй юм биш ялгаатай юм шиг 30 жил бид нар хуурцсан байхгүй юу? Яагаад гэвэл монголчууд өөрсдөө үзэл баримттай холбогдлоо гэдэг үзэл санаа гэж юу юм бэ гэдгийг мэддэггүй учраас ийм болчиход. Тэгэхээр бид нам байгуулах гэдэг гол зорилго нь хүмүүсийн тэр харанхуй одоо нэг юм харанхууд нэг гэрэл түгэн гэж ярьдаг шүү дээ тий. Тэрний л зорилготой. Бид нар ч анх төрийн бус байгууллага болсон. Төрийн бус байгууллагаар одоо 10 гаруй жил явж 2016 оноос хойш гэдэг. Тэгээ ингээ яваад 10 гаруй ном гаргалаа өчтнөө юу зохион байгууллаа тий. Эвэн одоо энэ подкасттай тэгэл олон юмнууд хийлээ. Тэгэд олонд нэвтэрсэн үл нэвтрээгүй. Ягаад гэвэл олонд нэвтэрнэ гэдэг бол айгүй их мөнгөтэй хүчтэй намуудын хийдэг зүйл юм. Бид нар шиг цөөн хүмүүс ингээ органикаараа зүгээр нэг төрийн бус байгуулах хэмжээнд инфляц гэдэг чинь юмны үн өсөх биш ээ. Наа чин мөнгөний ханш унах үзэл өчнөө яриад хизэж өөрчлөгдөж хизэж тэр хүмүүсийн бодол санаа өөрчилж чадахгүй байхгүй. Тийм учраас улс төрийн нам болж зохион байгуулалтанд ороод ер нь юм мөнгөтэй зохион байгуулалттай одоо хүчтэй гişүттэй юм сүлжээтэй том намуудын эсрэг нам болж л тэмцэхгүй бол өөрөөр тэмцэх арга байхгүй. Тархаа бутархаа хонь яма хураг нийлцсэн юм шиг тэнд ингэж очиж жагсаад байна шүү дээ тий. Гэхдээ нэг хүнийг зайлуулж болно. Тэр бол тодорхой хэмжээний хариуцлага үлдээж байгаа үйл явдал мөн. Гэхдээ эцсийн дүндээ урт хугацаанд амжилт олохгүй байхгүй. Намуудыг л зайлуулах хэрэгтэй. Энэ том намуудын нэг үзэл баримттай намуудын үзэл санааны дарангууллыг л өөрчлөхгүйгээр бид ямар ч юм өөрчилж чадахгүй гэдгийг л ойлгуулж нам байв. Нам гэхээр бид нар зүгээр олон түмний байгуулж ш. Энэ либертар үзэл чинь өөрийн гэсэн бас үзэл санаа те үнэт зүйлтэй те энэ үзэл санаагаа бид тулгуурлан тийм үү дээрээс нь нам гэдэг концепц ч гэсэн өөр үүдэг те энэ чинь ингээ олон түмнийг тийжээдэг олон хүмүүс ингээ маасаар зохион байгуулалтанд ороод татвар төлөгчдийн нуруунд дээр очиод ингээ яачдаг юм маас намын дарангуудад орчод байна бид нар энийг тарах хэрэгтэй энийг байхгүй болох хэрэгтэй энэ намуудыг үгүй болохын тулд өөртөө нам л болохоос өөр аргагүй ямар хувьсгал хийлтэй шүү дээ ямар хаантай болтой шүү дээ тэгэхээр намтай үзэхэд бол намаар л үзнэ нам том намуудтай намаар л тэмцэнэ өөр ямар ч арга байхгүй. Ер нь энэ өнгөрсөн 2 жил гарны хугацаанд одоо хамгийн анх тэр нам байгуулна гэд одоо хэвлэлийн хурал хийсэн цагаас хойш гэж ярих юм уу да баг тэрнээс хойш ер нь одоо энэ манай залуусын ярьж байгаа хэлж байгааг бол одоо нийгэм иргэд болоод улс төрчид бол маш их өөрсдөө их сайн хүлээж авч байна гэж бодож байгаа. Яг л одоо өнгөрсөн хугацаанд чи одоо энэ жишээ нь ардын нам гэдэг чинь бол жинхэнэ одоо халамжийг гааруулсан нам ч гэтэл тэгсэн чи одоо бүр ардын намын одоо 10% даваа сүрэн гэдэг ч юм уу те тэр хүмүүс энэ ч одоо халамж хитэрлээ энэ төр гэж одоо ярьдаг болсон байна. Одоо учрал энэ төр гэдэг нь шүү дээ бас тэгсэн чи тэр үуч одоо төрийн данхар төрмөр одоо энэ төрийн ашиггүй компаниудыг багасгах энэ төр гэл яг хэрэгжүүлэхгүй л байна л дээ. Гэхдээ хөөх ярьдаг болоод байгаа байхгүй те. Тэгэл одоо энэ иргэд жишээ нь одоо энэ татвараа ер нь багасгах ёстой байна гэдгийг одоо ер нь баг татвартай байх ёстой юм байна гэдгийг бас ойлгож эхлэх байхгүй. Урд нь бол юу гэдэг байсан те татвар буй дор төр оршихуй дор татвар буй гэдэг эн чинь бүр ингэ тархинд нь бүр хадаас шиг шаацсан те татвар гэдэг чинь одоо яг ер нь нэг тиймэрхүү одоо жаахан арай өөрөөр хардаг өнцгүүдийг өөрөөр хардаг болоод байх шиг байгаа. Тэгэд энэ намууд бол одоо ер нь санааны хувьд ямар ч ялгарх юм байхгүй одоо бүгд ихэнх нь бүгд л ер нь ардчилсан социалист үзэлтэй ийм намууд болох төр эдгээр сонгуульд өрсөлдөхтөө мөрийн хөтөлбөрүүд нь бүгд ижилхэн нөгөө намаас шүүмжилж байгаа юмнууд нь болох төр одоо үзэл санааны хувьд ялгарх зүйлгүй болох төр дандаа ингэ хувь үнэлүү чиглэсэн тийм одоо дайралтуудаар л одоо ерөөсө гол сонгуулийн өрсөлдөөн болж одоо манай нам гарч ирээд халамжийг бууруулж байгаа бол давхар мэдээж татвар буурна
одоо энэ төрийн энэ данхар гүцийг ингээ багасгах нь энэ төр гэсэн тийм мөрийн хөтөлбөртэй нам ерөөсөө байхгүй. Дандаа л ингээл ерөөсөө л төр бүгдийг ингээл зохицуулна, ингээл та нарыгаа халамжлна, хайрлна ингээл дандаа ийм одоо ялгарх зүйл ерөөсөө байхгүй. Тэгээ ийм үед бол манай энэ залуусын байгуулж байгаа энэ нам бол үнэхээр тийм дунд бол өстой урсгал сөрж байгаа л тийм л. Тэгээ яг уу эдгэрч риторик ярина. Чөлөө зах зээл халамж бууруулна, татвар багасна гэдэг. Бид нар ч одоо тэрэнд нь хуурдаж явсан үе байгаа шүү. Нэг зүйл ингээ ойлгоод энэ улс төрийн намууд байна шүү дээ. Эдгэр чи яг нэг нэг тийм өөрчлөлт хийх боломжгүй барьцаалагдсан юм байна. Чи яагаад тэгэхээр нэгдүгээр гişүүдэд хийж байна. Одоо ардын нам 200 мянган гişүүнтэй арчсан нам 100 хэд ч үлээ 8 жил 160 ажилгүй явлаа. Ардын нам 300 мянга жил. Хүмүүс чи одоо би одоо мэднэ бид нартэй яг адилхан чөлөө зах зээлгээл яриад байдаг одоо энэ арчсан намын бас ингээд ярьдаг нөхдүүд чи сая одоо ингээд хамтарсан засаг байгуулсан ч тэр сайд байдгийн зөвлөх мөглөх болоод уур амьсгалын өөрчлөлт яриад яваад хэлж байгаа байхгүй ихнээсээ. Тэгээ худлаа хийдэг бид нар чинь. Тэгээ яадаг гэхээр эдгээр чи угаасаа ингээд төрөөр амьдраа сурцсан хүмүүсийн нам. Энд бизнесүүд нь хувийн хвшилтж байгаа мөртлөө дандаа төрөөс татаас авч жижиг дунд бизнесийн зах зээлийг булааж өсөлддөг. Тэгээ алдах маш ихтэй хүмүүсийн чинь ингээд цугдарцсан. Өөрчлөлт хийх боломжгүй, салхи оруулах боломжгүй хизээний тим намууд болцсон байхгүй юу? Тэгэхээр энэ намуудын тогтолцоог задлах гэдэг өөрөөсөө сайн дураараа байхгүй болгож яадаг тийм хүн гэж байхгүй шүү дээ. Одоо эрх ашгаа өггүй гэж яадаг тийм хүмүүс гэж байхгүй. Тэр хүмүүс муу хүмүүс ш. Өнгөрсөн юм тогтолцоо чи хар аяндаа ингээд бидний тэр нэг арчаагүй нэг хүнээр амжиргаагаа тэтгэүүлэн дижээлгэн гэдэг системийг чинь тэр сэтгэлгээ чинь тэр системийг бий болгоцоо. Одоо тэр системээр амьдарч байгаа хүмүүс энэ системийг нурах боломжгүй байхгүй. Тийм учраас манай чинь сөрөг хүчин байхгүй болчиход байна. Тэгэхээр сөрөг хүчин гаргаж ирэх хэрэгтэй. Яг үндэ Монголд одоо яг үндэ парламентод судалдаг бол яг үнийн нөгөө хоёрхан нам байна шүү дээ. Хүн намаа мэдэрч бол анханасаа өөр намаар явж байгаа л одоо ингээд дэмжлэгээр гарч ирээд нэг олон намын судалтай юм шиг харагдуулах гэж бараг цаанаасаа зохион байгуулж ингэж авигдсан хүмүүс тэнд гарч ирчээд ингээд нам болж жүжиглээд байгаа болохоос ш зүгээр нэг залуучууд цугларчаад гинт урвцсан ч юм байхгүй. Тэг чи угсаа төрийн албаны дээжтний албан тушаалтай айл намд байсан залуучууд байхгүй. Тэгэхээр бид нар бол өөр. Яагаад гэвэл бид нар бол энгийн хүмүүс. Бид нар энэ системээс ямар ч хамааралгүй. Энэ систем биднийг хохироодог. Тийм учраас энэ системийн нэг ид бас болоод явах шаардлага бидэнд байхгүй. Явж болох л байх л та итгэхгүй гэж магадгүй. Явах боломж нь мэдээж байгаа л та. Гэхдээ тийхгүй. Тэглээгээ бид нар хожихгүй. Яг л урт хугацаанд бид нар дампуурлын сүрлийн зам руу орж байгаа. Бүгд мэдж байгаа. Тийм учраас одоо энэ тэр дампуурч бүгдийг сүрүүлэх. Харин бүгдийн сүрүүлнэ, бүгд сүрнэ. Одоо энэ баян хүмүүс сүрнэ, эрх мэдэлтэй хүмүүс сүрнэ, бие сүрнэ, та сүрнэ, бүгд сүрнэ. Ийм нэг чөтгөрийн тойрог гэдэг юм шиг орчоод ингээд нэг өнөөгийн их ашгаа бодоод бүгд мэдж байгаа ч гэсэн огцом өөрчлөлт хийж чадахгүй бүгд барьцаалагдчихлаа. Монголын сонгогчд ч гэсэн тийм ээ. Тийм үстэй. Тэгээ одоо ингээд надад чи хүссэн үсэг нэг тодорхой хэмжээнд эдийн засгийн либералчлал явуулахаас өөрөө аргагүй хүрээд байгаа юм шиг. Тэр дотроос хоорондоо санал зөрөөд зарим нэг энэ зүүнний анхс халамжийг түрээсэн дээ. Ардын нам ингээд хэрэгжүүлдэг гэж ардын нам хэрэгжүүлдэг дараагийн шатанд нь гарсан. Гэтэ санаачлагууд нь ардсан нам байхгүй. Ардсан нам хүүхдийн мөнгийг 100000 олгож байгаа ардын нам 100,000 олгож байгаа. Ардсан нам нийслэл хотын татварыг 1% гээд тогтонгууд ардын нам одоо ч 5% гэх мээр ингээд нэмэгдүүлдэг. Энэ яг айцсан байгаа шээ. Одоо нэг жишээ нь бүр нөгөө нэг одоо part time цаг одоо нэг цагийн ажил хийдэг оюутнууд чинь элбэгд орж чи бүгднийг 70,000 төгрөгөөр халамжилсан шүү дээ. Тэгээд одоо ингээд одоо надад чинь барууны үзэлгэнгүүд бүгдээрээ би барууны үзэлтэй гэдэг ингэж жүжиг тавиад хавар милэг яриад хавар милэгийн номыг одоо яг тэр номыг нь гаргасан зөвлөлтөө. Гэтэ одоо бид нар бараг либертар орж орж ингээд яриамаарэ хийгээд одоо мань митийг бараг ийм л болоод ийм л жүжиг тавьдаг болсон. Одоо баруун зүүнний үзэлгээл ингээд дэлхийд даяараа яригдаад олон хүчтэй болох тусам барууны үзэлтэн бор жүжиг тавьдаг хүмүүс нэмэгдээд байгаа байхгүй юу? Тэгэл тийм учраас тийм хүмүүс би энэ барууны чөлөө зах зээлийн үзэл санааг боцорлуулмааргүй байна. Тийм учраас либертар намыг энэ яг жинхэнэ либертаруудтайгаа хамт байгуулах гал явж байгаа байхгүй юу? Шинэ одоо цогтгэрэл их хурлын гишүүн цогтгэрэлч одоо Маргарет Тэтчерийн номыг яажсан. Одоо сая 20 милигийг гарч чинь те. Магадгүй тэр хүн тэр номыг ивент итгэж ч юм уу эсвэл одоо санаачилж орчуулсан гэдгээрээ тэр яг доторх юм ин одоо хэрэгжүүлнэ гэсэн үг ч бас биш байж болно ш. Тэр чинь бизнесмен хүн те. Яг орчин цагаа мэдрээ за одоо ийм үзэл ерөн жаахан тренд болох юм шиг байна. Энэ номыг орчуулаа гаргачвал одоо бизнесийн хувьд ашигтай байна гэж харсан байж болно ш. Түүнээс үндэсний баялаг дээр хөрсөх өмнөх үг нь бичсэн юмсан. Манай энэ гарднер ба штэ. Ингээд нэг хүний орчуулсан ном дээр өмнөх үг нь бичээд өөрөөх нь нэрийг тавиулаад агуу ухаан
хамаатай юм шиг харагдаж имиж бүрдүүлэх аюу дуртай байдаг байхгүй. Тэгээ яг нэг хавир милегийн номыг бол Непко гаргасан. Гэхдээ манай либертариудын нэг л бичсэн шүү дээ. Манай Ганбаяр бичсэн. Тэгэхээр тэр бол баг бидний хэлчих юм. Одоо энэ дундаас нэг одоо ингэнгүүт нэг ийм асуудал гарнаа манайхаа. Одоо энэ бол маш асуудалтай. Би баг өөрөө энд тайлбар хийх хэрэгтэй байна. За та нар либертар гэж явж байгаад ардсан намынхантай хамт сонгуульд ороо үзтээ гэдэг амар том юм утга واخгүй. Тэгээ би бол зүгээр яг өөрийнхөө өнцгөөс эхлээд нэг тайлбарлаа. Нэгдүгürt тухайн үед бол бүр ингээд ардын нам бол бүр үнэнлэхүү олон хөөсөн шүү дээ. Тэр үнэнлэхүү олон хөөсөн. 76-гийн бараг 65 64. За ардсан нам бол үнэнлэхүй цөөнх байсан. Нэгдүгürt. Хоёрдугаар бид нар бас нэлээ олон намаас бид нар цаанд ирсэн юм аа. Бид нар нэгдүгürt намаа бүртгүүлж чадаагүй учраас одоо нөгөө айлын хаяа бараатгаас өөр аргагүй байдалд орсон байсан. Уг нь хэрвээ бид нар дээд шүүхтэр намаа бүртгүүлсэн байсан бол айлын хаяа бараадаж яваадах ямар ч шаардлагагүй өөрсдөө ч нэх бараад. Зүгээр би бол нэр хамтраад хөргө хамтрах гэдэг чи юу юм бэ? Тэгэл тэдний нэг бас нэг ингээ нэг нөмрөнд нь ороод явж байгаа царайтай байхгүй. За нэг 6-7 нам санал тавьсан. За тэгээ бүр хүм үнээс нь ч ирсэн. За тэгээ бид нар ингээ бодсон. Бид нар ч явахтай ингээ олуулаа. За зарим нэг ингээ бодсон. Яалтчгүй одоо сүрэг хүчин хийнэ гэвэл ардсан нам л байна да. Одоо бусд нь бол хэцүү юм байна гэдэг. За тэгээд тэгвэл бидний үзэл санаатай нийлж байгаа юм байгаа мó гэж харсан. Мөрөө хөтөлбөр нэлээ олон юм биш те. Одоо төсвийн хэмжээг бараг 20% болгоомжтой те. Амар радикал төрийг цомгохдох нь тэр юмнууд байсан. Яамгийн тоог цөөлн мөөлнө гэх бизнесээ дэмжин бизнесийг дэмжин татварыг бараг буулгана гэл. За тэгээд бид нар бүр эцсийн мөчөд сонголт хийж байгаа. Ингээд хоёр нам дээр ингээ эргэлзэж байгаа. За тэгээд тэгэхдээ бид нар яг энэ заалантай бөөнөрөө цуглаж байгаад олонхойгоо саналаар гараа өргөж явсан. Тэгсэн. Түүнээс одоо ганц хүн ч юм уу шийдвэр гаргаагүй шүү. Би бол ингэж үзсэн. Бид нар улс төрийн нам шүү дээ. Улс төрийн нам бол нийгмийн өөрчлөлт хийх зорилготой байна. Зүгээр ямар ч хамаагүй байдлаар засгийн эрхэнд гарах бол биш. Засгийн эрхэнд гардаг нь өөрсдийнхөө программыг хэрэгжүүлэхийн төлөө засгийн эрхэнд гараад байгаа болохоос зүгээр албан тушаалтай болоо өөрөө төрөөс амьдрах гэдэг юм биш. Гэтэ бид нар ямар нэгэн байдлаар шүү дээ. Улс төр хийх ёстой. Улс төргүүгээр явахгүй. Нам ч улс төрийн байгууллага, мэргэжтэй улс төрчдийн байгууллага шүү дээ. Тэгэхгүй зүгээр годамжнаас ингээд сууж чадах хуучны бидний яг нэг 30 хэдэн нам шиг байгаад байгаа байхгүй юу? Тэгж уурлаад байгаа байхгүй юу? Үгүй, тийм баймиргүй. Бид нар ямар ч хамаагүй аргаар нэг юм уу хоёр хүнийг улсын хурлд оруулмаар. Тэгж оруулж иж бид нар олон түм масс нөлөөлж чадах байхгүй юу? Тийм учраас бид нар хамтын шийдвэр гаргаж явуулсан. Тэгж бид нар одоо бид нар ардсан намтай эвсийг бол бид нар ч улс төрийн нэг намын бүртгэл албаасаар бүртгэдэггүй болохоор болохгүй. Тийм учраас дунд нь орж дэвшгээс үрээргүй. Тэгээ дэвшээ заах гараад ирсэн байсан бол те одоо юу гэх юм төрийн хамтарсан засгийн газрын жишээлбэл амраа дэмжиж коноп дарцсан байсан бол биднийг оруулсан гэж хэлж байна. Бид нар тгээгүй шүү дээ. Тэгэж тэр дундаа угаасаа ярилцж байгаа ардсан намынх нь гэрээнээсээ бас ингээд утгаа алдаад тэгэхээр бид нар өөрсдөө гараа явчаал гэжтэй. Бид нар сонгуульт төр чигээр оролцоогүй шүү дээ. Тэгэхээр бид бол байр суурин дээрээ л байгаа. Энэ хүмүүс биднийг намаа ардсан намд худалдсан энтергээ солиорж ялээ. Тийм байхгүй шүү. Харин дээрэс нь ер нь ингээд дэлхийн бас одоо улс төрийг хараад хахад ер нь барууны намууд барууны намтайгаа хөвсөх тохиолдол байдаг. Бид нар тэднийг нэг хүнжилд орно гэж яаж мэдх юм бэ? Ерөөсөө бүгд амар гоё татвар багасгах нь ерөөсөө юу яана л гэж яриад исэн мэт дээ. Тэгээд бид нар одоо сөрөг хүчний байр суурь нэрөө. Ерөөсөө бид нар ингээд нэг хүнжилд орох цагаас нь өксүүлэл хамгийн хатуу шүүмжилж исэн хамгийн одоо ч гэсэн хамгийн хатуу шүүмжлэгч нь хэвээрээ байна те. Бид нар үзэл санаан дээр байгаа аахгүй доо. Хамгийн гол тэрийг хүмүүс яагаад олж харахгүй зүгээр л ан юу гэдгээр хараад байгаа юм бэ гэдэг тэр би бас гайхаж. Ардсан намыг сонгосон нэг шалтгаан ч бас юу шүү дээ. Тэд нар ч өөрсдөө нөгөө баруун за төвийн гэж хэлээд байна те. Ер нь бол тийм үзэл санаатай гэж хэлээд тэгээд дээрэс нь мөрийн хөтөлбөрийг харж агаад таар зогцох юм байна уу гэж яагаад тэгээд сонголтоо бас хийсэн шүү дээ тий. Гэхдээ манай энэ улс төрийн намуудын гол одоо ардсан намын одоо бидний өдөө хүртэл олон жил дэмжиж ирсэн намын хамгийн гол алдааг би зүгээр түрүү жилийн тэр болцсон процессоос анзаархад засгийн эрхэнд гараад олон хулжлээвэл тэр нөгөө масс тохирсон амлалтын нөгөөд тэгэл тэрэндээ одоо хичнээн баруун төвийн үзэлтэй байсан тэрийг ингээд онол дээр одоо тий үзэл баримтал дээр ярьсан ч гэсэн цагаа тулаад яг нэг сум дээр очихоороо та нарыг бараг л амьдралыг чинь сайхан болгоно яаны ин гэд бүр ингээд
Яг адилхан нөгөө чихэн дээр үздэг ургуул. Олон түмэнд нөлөөлж олон түмний нөлөөлөлт татчих. Тийм өөрөөсөө ингээд ман нам ч ардсан нам ч ер нь бусад нам ер нь яг энэ нөгөө хүмүүсийнхээ хүсэж байгаа юм ин тий. Бараг гэр орных нь нойлын цаасын хүртэл авчирж өгвөл түрүү жил сурчлага гараад ирсэн да та нар санаж л байгаа. Одоо яг энэ нөхцөлд хэрвээ бид нар энэ либертар намаа үнэхээр одоо дээч хөвт бүртгүүлээд ингээ үзэл санаагаа төгөө явна. Тийм чадвал чадна л гэж хичээж байгаа. Тий. Гэхдээ яг хуу чадвал энэ өөрөө яг тэр үйл одоо бусад намуудаас ялгаатай үзэл санаагаа түгээгээд бид нар ямар ч байсан энэ хүмүүст тэр нам болчоод янз бүрийн юм амлахгүй тий. Чиний зүгээр та нар өөрөө өөртөө эзэн байхад чинь бид нар туслана. Төрийн тэр нөгөө данхар бүтцийг буулгахад бид нар өөрсдийнхөө намынхаа юугаар үйл ажиллагаагаар нөлөөлнө. Татварыг буулгахад тий өөрсдийнхөө одоо хувь нэмрээ оруулна гэдэг ихний байдлаар түүнээс яг нэг одоо 28 оны сонгуульд гарч ирэл хэдэн хүн эсвэлэл худлаа өнөө амлалт өгөөд гээд одоо яг нөгөө ихэнх хүмүүс жоохон нам гэхлээр нэг нам дамжиж амьдрал хавгаа сайжруулах гэх ер нь бол жоохон муу одоо имижтэй болчиход байгаа учраас хашраад байгаа гэж магадгүй. Тэгээд энэ залуучуудыг би бодохдоо өөрсдөө та нар өөрийнхөө сайхан амьдралыг хүсэж л байгаа бол өөрсдөө тодорхой хэмжээгээр энэ үзэл санаагаа ойлгоод чи юу хүсэж байгаа юм бэ? Үнэхээр чи өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө амьдрахыг хүсэж байгаа юм бол одоо энэ либертар үзэл гэж юу юм бэ гэж уншиж судлаа. Тэгээд одоо манай намд илсээрэл гэж хэлмээр байгаа. Надаа нэг юм үзсэн шүү манайхаа. Одоо чинь ардсан нам гэхлээр нэг юм цул бөө юм биш шүү дээ тий. Тэр дунд чи үзэл санаандаа үнэн ч явцсан. 30 жил явцсан тий. Амьдралаа ингээд золиосолцсон, эрхчлөөний төлөө явцсан үзэл санаандаа үнэн ч мянган хүмүүс байд юм билий. Тэрийг бас бид нар юусоо ажиллахгүй. Зүгээр эрх мэдлийн төлөө явдаг нэг хэдхэн хүмүүсээс болоод тэрийг бөөнөр нь харлуулчт юм билий. Тэгэхээр одоо ингээд зүгээр тэр дунд байгаа жирийн тэр үнэхээр үзэл санаандаа үнэнчтэй ямар нэгэн байдлаар худалдагддаггүй ч юм уу те үнэхээр чөлөө зах зээлд хайртай тийм залуучууд хүндж байна андж байна. Тийм болвол наашаа хүрээд ирэл гэж хэлмээр байна. Тийм шүү дээ. Одоо проблем нэг юм байна. Би яриад. Би дандаа яриад. Тэр нэг юм. Одоо нэг монголчуудын бэрхшээл юу гэвэл баруун зүүнний үзлэг ярьдаг ч гэсэн яг үндэ барууны үзлэг дээр судалж үзэг байдаг. Зөвхөн Монгол ардын нам зүүнний үзлэгтэй гингүүд эдний эсрэг байхын тулд баруун гэдэг өөртөө тодорхойлчихдаг. Тэгээ барууны үзлэгдээ сүүлийн баг 30 жил бид нар маныг л эсэргүүцэх гэж ойлгож ирсэн биз дээ. Яг үнэ. Ардчлал ба одоо коммунизм гэсэн юм хоёр төр сэтгэлээр хардаг байсан шүү дээ. Одоо цаг үе өөрчлөгдсөн, контекст өөрчлөгдсөн. Одоо ийм социал демократ тогтолцоонд бид нар орчод шүү дээ. Ардчлалын өөрсдийнх нь проблемууд нь бас бий болчиход байна те. Тэгэхээр одоо ч юу гэдэг сонгогчтой худалдаж аваад хизээч засгийн ирэхээс салж өгдөг юм маас юм намуудын хүмүүстэй болчихлоо тий. Тэгээ яг хөө минь ардчсан намынхны гол буруу нэг бол өөртөө үзэл баримтлалаа ойлгоогүй ойлгохыг ч хүсээгүй байхгүй юу. Тэгээ Монгол ардын намын үзэл баримтлалыг бүр сурталчлаад өгсөн байхгүй юу. Одоо энэ элдв янзын либерал гэлтэй энэ хүний эрх ардчлал LGBT гэдэг нь ч одоо ардсан намынханд ч байгаа ардын намынханд ч байгаа энэ бүр сүүлийн үеийн тэр гараалыг тий ногоон үзэл одоо жишээлбэл уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь одоо ардсан намын хүн гэж байгаа байхгүй. Энэ маягаар одоо бүр өөртөө ямар ч тийм нөхөр нь ардын намыг яг нөхөр нь өөртөө ямар ч үзэл баримтлалаа ингээд зэгцтэй судлаагүй. Нам тийм байж болдгоо. Нам үзэл баримтлал тулгуурч л явдаг. Одоо энэ том намууд биш үү би хятад хэдэн коммунист нам бүр үзэл баримтлал бэлтгэхийн тулд орон нутгийн түвшинд болон төвийн түвшинд ингээд хитэл сургуулиудтай байдаг. Америкт ингээд яригууд Америк ардсан нам жишээлбэл одоо улаан цай хэлэхгүй гэсэн Ivy League-ийн сургуулиудыг Америк ардсан намын сургуулиуд гэдэг бүгд мэднэ. За одоо өөрөвдөө Hillsdale College гэдэг Америкт ингээд Republican намын их сургууль ч гэдэг коллеж гэдэг юм уу. Энэ маягаар боловсон хүчнээ бэлтгэдэг. Манайх нь болохоор нөгөө нэг дэлхийн нэгдэд юугаач уучраа мэдэхгүй байсан болохоор за боловсролтой залуучууд бэлтгийгээд өрнөд рүү явууллаа. Өрнөдөд нөгөө хэд нь очингуудаа Ivy League сурдаг ч юм хурж ирээд социалист болоо хүрээд ирчихсэн. Ингээд шин залуу үеийн бүр амар улаан радикал зүүнтэн борцсон хуучны үеийн хүмүүс нь болохоор коммунизмын тухай сайн ойлголттой олж коммунизмаа гэхдээ бас сайн мэдэхгүй. Социал демократизм ингээд ардчлал гэдэг үг ингээд сайн ойлгоогүй символик маягаар шүтээд тэр нүрээ ардчлалтаа эцэст баг хор хохирол болж байгаа байхгүй. Иймэрхүү байдалтай явсараа өнөөдөр Монгол ардын намыг хүчрхжүүлчихэж байгаа байхгүй. Монгол ардын нам хүчрхэг болсон ганц шалтгаан бол нийн уугүй үлгээд ардсан намын арчааг байх.
ардчсан нам жоох өөдтэй байсан бол Монгол ардын нам хизээч ингэж чадахгүйсэн. Ер нь яагаад ардын намыг анхнаас нь тараагаа гэнэ. Яахлаараа коммунист намыг энэ ардчсан нийгэмд ингээд хүлээн зөвшөөрөөд үлдээгээд цаашаа үйл ажиллагаа явуулах юм зөвшөөрсөн. Их мэтийн маш олон юм ярьдаг. Тэгээд дандаа бид нар бол дандаа жишээ нь одоо Жорж Мейсны их сургууль руу явуулж юмаар байгаа. Тийм. Том сургууль шүү дээ. Америкийн топ сургуулиудын нэг. Тэгэхэд Жорж Мейсны их сургууль бол яг жинхэнэ барууны үзэл зааж байгаа сургууль шүү дээ. Их сургуулиуд ч гэсэн баруун зүүнээр ялгарч чаддаг шүү дээ. Ер нь ардчсан нам, ардын нам хоёрт түрүүн хасар хэлсэн шиг үжил санааны ийм нөгөө юу гэдэг зөрчил сөргөлдөөн байхгүй болохоор эдгээр чинь нэг л та. Гэхдээ энэ хоёр нам сүр хүчин болно гэдэг тийм зүйл хизээч байх боломжгүй байхгүй. Яагаад тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг сонгуул болоход эдгээр чинь дандаа зүүн талаараа уралддаг үстэй. Шалтгаан нь юу юм? Тэр чинь олонхын саналыг авч олонхын суудлыг авахын тулд тэр олонход таалагдсан юмыг л хийж хэрэгжүүлж байгаа шүү дээ. Сүүлд өнгөрсөн сонгуулиар яагаад бүгдээрээ гинтхэн ингээл татвар багасгах ингээд тэгээ болоод ирсэн чинь ойлгомжтой. Дэлхий дээр аль хэдийн баруун зүгүүрийн улс төрийн намууд ялаад эхэлсэн. Эдгээр чинь тренд дагж байгаа байхгүй юу? Бодит амьдрал дээр улс төрийн давцсан дээр сөрөг хүчин байх ямар ч боломжгүй гэдэг нь энэ маск шимжлэлтэй энэ бүтцээрээ дамжуулаад энэ иргэдийн олон нийтийн тархийг угаадаг бацдаг тэгэнгүүт засагт олох болохын тулд эдгээр чи яах вэ? Аль болох олон хүний саналыг цуглуулахын тулд нөгөө зүүн талаараа уралдаад байгаа. Тэгэхээр тэр үзэл баримтлал, үзэл санаа байхгүй болохоор энд бол сөрөг хүчин гэдэг зүйл бол байхгүй. Ер нь бол сөрөг хүчин гэдэг чинь бодлогын сөрөг хүчин. Тийм, бодлогын сөрөг хүчин. Нэг хоёр хувь хүнрүү дайрахыг хэлэхгүй шүү дээ. Хувь хүний төвшөлт хэрүүлгийг хэлэхгүй те. Нэг юу байгаадсэн би нэг хідэн коммент харж исэн. Барууны тэжээврүүч гэдэг юм. Баруунаас санхүүждэг. Тэгээ ер нь бол барууны үзэл гэдгийг чинь нөгөө Европын орн нөгөө баруун Европын өрнөдийг баруун гэж үг. Тэгэж ойлгоод ах шиг байлээ. Тэн дээр манай асар нэг хэлээ чинь нөгөө намынхаа зарчмын хурангуйг одоо бид нар нөгөө эсгэлтэн дээр ойлгуулаа яваад байгаа шүү дээ. Бидний чинь нэг түүхээ юу яатсан үгүйсгцэн тийм. Гэтэл манай энэ бэлгүүн одоо хасар энэ оргил 3-ын right news чи ерөөсөө жинхэнэ одоо та нарын хэлээд байгаа тэр бидрийг санхүүжүүлээд байгаа тэр баруун нийтчист жинхэнэ бодавдаг. Тэр ч одоо right news гэдэг подкаст байгаа шүү дээ. Эдийн чөлөө зах зээл. Чөлөө зах зээл гэхээр нь одоо байгаа системийг хэлээгүй шүү. Энэ бол чөлөө зах зээл огт биш. Энэ бол төрийн оролцоотой том монопол картелүүдийг одоо дэмждэг ийм систем. Тэгээ яг нийгэм соёлын хувьд бол бид нар үндэсний өв боломжтой хадгалж хамгаалж хойж үдээ өвлүүлнэ гэсэн юм консерватив үзэл баримталтай. Гадаад бодлого гэж нэг зүйл. Энэ дэр бол энэ аль нэг гадаад улс орнуудын нэг том одоо нэг хөгжлийн загвар магвар гэж харахгүй бид нар. Одоо юу гэх юм хуучин ч Оросыг шүтдэг байлаа тийм үү? Одоо өнөөдөр өрнөдийг шүтдэг болчлаа тийм. Яг ялгаагүй нэг нь коммунист үүдг нь ардсан социалист тэнд байгаа хүчрэг намууд нь зүүнийн намууд ч тийм. Тэгэхээр энэ байгалийн зүг чигээр баруун зүүнийн үзэл гэж ойлгодог юм биш. Барууны үзэл гэдэг чинь өрнөдийн үзэл гэсэн үг биш. Өнөөдөр яг дэлхийд өрнөдөд угаасаа энэ модернизм ихэлсэн болохоор дэлхийн бүх улс орнууд угаасаа өрнөдийн загвараар явж байгаа нь үнэн. Одоо юу гэдэг нь баруун зүүнийн загвараар явж байгаа. Хятадын коммунист нам хятадч гэсэн хятадын онцлогтой социализм гэж ярьж байгаа үстэй. Социализм гэдэг нь мэдээж өрнөдөөс гарсан үзэлтэй. Бид нар ч гэсэн либертар үзлийг мэдээж өрнөдийн соён гэгэрхснээс авсан шүү дээ. Гэхдээ энийг Монголын онцлогтой либертаризм болгож шүү дээ. Өөртөө улс орны онцлог тохирохгүй байдлаар шууд харин энэ сохроор хуурж хэрэгжүүлэх гэж ордог. Бид нар ч улсаа сүйдлэн үстэй. Тийм учраас либертар үзэл үндэсний үйл унжлаа дээдлэн гадныг сохроор хуулбарлахгүй тийм бодлогыг сөргөн тэгээд энгийн хүний итгэл үнэмшилтэй жижиг дунд бизнес баг татвартай. Ер нь энэ либертар үзлийг Америкийн хувьсгалтай ингээд холбоод ингээд ярих юм бол Америкийн хувьсгал татвар их байгааг эсэргүүцсэн, зохицуулт их байгааг эсэргүүцсэн ийм үстэй. Эрхчлөө гэдэг бол хувийн өмчтэй байх те бизнес их ийм эрхийг хилээд байгаас гудамжинд шалтлахыг хэлээгүй. Хүүсээс олдохыг хэлээгүй шүү. Баг татварын төлөө энгийн жижиг дунд бизнес одоо ажил хийдэг албан хаагч тогтмол орлоготой ийм хүмүүсийн их мэд том хариуцлагатай хүмүүс юм тий. Ер нь ингээд их мэд их чөлөөг нь булааж аваад хүчээр хариуцлагагүй байлгах юм эдийн засгийн инсентив чинь социал демократизм бий болгодог. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчилж хэрвээ та өөрөө хариуцлагатай авах юм бол гоё явдаг, сайн явдаг тий. Тэр тогтолцоог чинь бүрдүүлэх үзэл чинь баруун үздэг байхгүй. Түрүүн тэр ихтэй сургуулиудын тухай ярьж байхад манай нэг хуульч анх хоёрын нэг пост хийсэн нэг хүн намын дараагт орж ханд манад 3000 жилүүд мянган тийм
эдийн засагч байна манай намд гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүн бол өвчсөн байсан шүү дээ. Тэр эдийн засагчид бүгд Кенсист болов шал хэрэггүй хог гэдэг. Тэ одоо манай Монголын ихтэй сургуулиудад ч гэсэн эдийн засагч тэр бэлтгэхдээ бол дандаа л ерөөсөө Кенсис би ч одоо бас бодлоо санхүү эдийн засгийн дэд сургуульд сурч ирсэн. Яг тийм л юм зааж байгаа байхгүй ерөөсөө. Тэгэхээр чин манахаас одоо 1000 одоо нэг хүнд ноогдох гавьяат эдийн засгчаар бол Монгол улс толгой зогсож байгаа. Гэвтэл эдийн засаг нь одоо ямар байгаа лээ те. Тэнд бол яг үндэ бол одоо Монголын ихтэй сургуулиудын тэр эдийн засгийн хичээлүүд бол ерөөсөө гавьяат эдийн засагч бэлтэж байгаа л нэг тийм тогтвортой олон жил эдийн засгчаараа ажилласныхаа шамд өгж байгаа те. Зүүн жигүүрийн хэлсэн. Одоо тий энэ дээр нэмээд хэлэхэд угаасаа нэг жишээ хэлэхэд Америкийн нэгдсэн улсын төв банк гэж хэлж болно. Одоо Federal Reserve ба шүү дээ. Тэр жишээлбэл 400 эдийн засагч байгаа зэ. Тэгэнгүүт яг хуу мэдээж чөлөө зах зээлийн үзэлтэй одоо юу гэдэг нь бизнесийн жигүүрийнхэн бол тэднийг шоолдог байхгүй. Тэнд 400 эдийн засагч нар байгаад явуулж байгаа бодлогын данаар харна тий. Тэгэхээр хасрын хэлж байгаа дээр бас нэг юм нэмээд хэлэхэд бол яг хуу Монголын онцлогт бас ингээд тааруулсан либертар үзэл байна гэдэг нь жишээлбэл би манай үндсэн хууль дээр байдаг одоо Монгол улс бол хоёр хөрштөөгөө эвтэй тий харилцаатай байна. Тэгээ гурав дахь хөршийн бодлогыг хэрэгжүүлээ. Энэ бол зөв байхгүй юу? Бид нарыг яг хөө ингэж шүүмжилж илээ. Та нар ингээд нүүб дэлхийн эрүүл мэндийн байгуулагч гэдэг юм ингээд олон улсын эрх зүй гэрээний эсрэг юм яриад байна гэх. Гэтэл бид нар чинь бол яг хөө нөгөө right news гэдэг мэдээнийхээ хүрээнд дэлхийг ярьж байгаа шүү дээ. Дэлхийг ярьж байгаа болохоор дэлхий дээр юу болж байгааг ярьж байгаа. Гэтэл монголчуудын хувьд бол мэдээж нүүб ч гэдэг юм уу тиймгүй олон улсын байгууллага мэдээж хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чи одоо юу гэдэг нь шууд өөрсдийн одоо ярьж байгаа үзэл санаанд хэтэрхий радикал байдлаар шууд нэг талд нь гарах боломжгүй. Манай юу гэдэг геополитикийн ч гэдэг юм уу те газар зүйн онцлогч нь өөр одоо Орос гэдэгт хоёр байна те. Тэгэхээр тэрийг бас зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө бидний дэлхийн мэдээг тойрч ярьж байгаа юм дээр бас жоохон эргэлзсэн хүмүүс байлаа. Би бас нэг юм өргөч. Тэр нөгөө гадаад бодлогын ингээд ярьж байгаа өөр юм яриа болчих. Тэр биш бид нар ерөнхийдөө банк төвийг сэрэхгүй бусдын дотоод хэрэгт үл оролцох те. За том улсуудын өөр хооронд дайн тэнцвэрийг хангана тийм. Аль нэг талыг баримтлаад нөгөөт нь муудалцаж болохгүй. Энэ Монгол улсын язгуур их ашиг нэгдүгээр тавих хэрэгтэй. Бусад зүйлийг ард түвтэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүйгээр одоо эхлээд улс орныхын тусгаар тогтол одоо ноцтой хүний эрхийн идеологи гэдэг юм давтангуудаа Путин энд хүрээд исэн чи баримтлаад өгөх юм бол юу болох вэ? Шууд Оросыг бид нар дайн зарлж байгаатай адилхан юм болно шүү дээ. Тиймэрхүү юм шаарддаг хүмүүс өдөр шүү өөрсдөө барууны үзэлтэй тэрж худлаа ярьдаг, өөрөдөө сохроо шүтсэн. Тэд нар чинь либералууд шүү. Бид нар либертарууд ялгаа нь шүү. Тийм, нэг бас нэг асуудаг юм чинь тэр байдаг байхгүй. Танаа намынхан чинь Украины талд уу, Оросын талд уу гэж тийм. Бид ер нь гадны дайн бол бидэнд хамаагүй. Тэгэхээр гадаад бодлогын хувьд бас либертар нам чинь ямар одоо бодлого хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр бас тэгээд дээрэс нь одоо тэрэн дээр бол мэдээж одоо яг одоо ингээд Монгол улсынхаа баримталж байгаа тэр төвс. Яг одоо жишээ нь манай либертар нам дотор бол олон байр суурь байгаа. Зарим нь би бол Украиныг за ер нь Оросыг дэмжиж байгаа юм бол бараг байхгүй манай дотор. Гэхдээ бидний үндсэн үзэл баримтал юу гэхээр ямар нэгэн дайны альч талд нь орохгүй. Аль нэг талд нь орж байгаа бол тэр дайныг дэмжиж гинэ л гэж үзээд байгаа. Ер нь бол хувь хүмүүс нь бол янз бүрийн байр суурьтай байгаа. Мэдээж хувь хүмүүс чи дотроо жишээлбэл зарим нь Трампыг дэмжиж явж байгаа, зарим нь бол Монголынхоо, зарим нь Украиныгаа дэмждэг ч юм уу те. Гэхдээ бидний ерөнхий нөгөө энэ үзэл санаан дээр суурилж байгаа байр суурь юу вэ гэхлээр бид нар аль нэг талыг баримтжуулахгүй Монголын эрхшүүл номер 1 л. Ер нь Монгол улсын гадаад бодлогын үзэл баримт гэдэг тэр хоёр хөрштөөгөө тусгаал нь бичсэн байгаа үстэй. Тэгэхээр энэ хоёр хөршчин бидний хувьд стратеги геополитикийн хувьд ямар ач холбогдолтой гэдгийг бусдаас ялгаж өгсөн байна шүү дээ. Энэ хоёр хөршийн тэнцвэрийг олох нь бидний хувьд хамгийн ач холбогдолтой. Дараа нь 3 дахь тий хөрш 3 дахь хөрш гэж яриад олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлээд хоёр хөршөөсөө гадна энэ хоёрыг давж бусдтай бас дипломат харилцааны аргаар өөрсдийнх нь тусгаар тогтолцоог баталгаажуулах гэж бид оролдож байгаа. Энэ бодлого зөв энийг л хэрэгжүүлээд явж байхад болоо өөр илүү тоо юм. Монгол улсын эрх ашиг нэг тавигдана гэдэг бол бидний үндсэн байр суурь шүү дээ. Тэгэхээр тэрийг хангах гол нөхцөл нь мэдээж манай үндсэн хууль дээр бичсэн байгаа энэ зарчим. Яагаад яг хөө энэ гадаад бодлогыг ингэж цогж яриад байна вэ гэхээр монголчуудын хувьд бол нэлээд том сэдв шүү дээ энэ чинь. Тийм болохоор бид нар бас нөгөө нэгэнт одоо нам байгуулад олон хүмүүст ингэ таниулаа явж байгаагийн хувьд энийгээ бас ингэ далбаар нь хэлчих нь зөв. Тэгэхгүй бас буруу ойлгоод ингэ эдгээр нэг бол өрөндийг шүтдэг, нэг бол одоо Оросын дагалдагчид. Нэг бол Оросын, нэг бол тэр чинь баг нүүбийг баг тэр чигт нь ингээд 100% эсрэг үсэж байгаа. Ингээд хитрхийн ингээд нэг талын туушрал дээр ингээд хандаад байгаа байхгүй. Тэгэхээр
гадаад бодлого гэдэг бол угаасаа манай бичиг баримтаар байгаа тэрийг л барь. Яагаад энийг дахин дурдаад байгаа бол би болохоор да либералуудаас ялгаатай гэдгийг л ойлгох байна. Бид нар ч бас яг хольж солиод байгаа байхгүй. Тэгээд яг хөө энэ либер гэдэг энэ хоёр үг чинь либерал гэдэг үг чинь гарал нэг либер гэдэг латин үгнээс гаралтай ч гэсэн эн чинь либерализм гэдэг чинь орчин цагт зүүнний социал демократизмын Америк дэх нэршил болсон тийм шүү. Либертаризм гэдэг нь болохоор чөлөө зах зээлийн барууны энэ үжил санааг нэрлэдэг. Тэгээд либерализм хоёр чинь бие биенийхээ эсрэг үжил санаа. Тий одоо ер нь бол ийм болцсон байлээ шүү. Одоо бол дэлхий ер нь за Япон болон Азийн зарим нэг орныг үл тооцвол ер нь дэлхийн чигээрээ либерал гэдэг бол зүүнний үзэл гэж ойлгодог болцсон байлээ шүү. Төрийн оролцоог нэмдэг. Социал демократ үзлийг либерал гэж ярьдаг болцсон байлээ шүү. Манай ардчсан нам чинь либерал гэдэг тэр нэг яг хорж солиод байдаг. Нэгвэл ардчсан намын анхны мөдөлж Америк ардчсан нам байхгүй юу? Нэр нь хүртэл яг хуурцсан бас ардчсан нам гэдэг. Тэгээ одоо жишээлбэл 2020 он Байден нөгөө нэг сонгуульд ясан чи ардчсан намын албан ёсны вебсайт дээр нь Америкт ардчил яллаа гэж бичсэн байна. Тэр эдгээр чи өөрөөсөө яг энэ либералуудыг одоо юу гэдэг модель болгож дагсан зүүнний үзэлтэй социал демократ нам тэрнийгээ ерөөсөө мэдхгүйж Монгол ардын нам ч нөгөө өөрийгөө зүүнний социал демократ гэсэн чи бид барууны нам гатаад байна. Яг үндэ Монголд хизээж барууны нам байхгүй. Одоо л анх бий болох. Яг зөв. Одоо энэ дээр дахиад нэмээд хэлэхэд бид нар чинь бол нэг юм яриад байна. Нөгөө бас ардчлалыг эсэргүүцэгчд юм байна. Бас нэг тэгээд байна. Тэгэхээр энэ дээр зүгээр тайлбар хэлэхэд бол бид нар бол яах аргагүй одоо арчилсан хувьсгал критик хийдэг зүгээр. Арчилсан хувьсгалыг хийсэн хүмүүсийг бол хүнд итгэн мэдээж монголчууд улс төрийн эрхчлөлөөгөө олж авсан. Тэгвэл бид нар одоо эдийн засгийн эрхчлөлөөгөө олж авъя. Ирээдүйн хойч үеэ бодё. Арчлаар ч гэсэн дарангуул тогтох боломжтой гэдэг шүүмжийг нь илүү гаргаж тавиад байгаа байхгүй юу? Тэрийг нь ч гэсэн одоо улс төрийн давцангаас бүгд харж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бидний энэ улс төрийн одоо намын туйлын зорилго бол маш тодорхой. Улс төрийн намын туйлын зорилго ерөөсөө эрхчлөөнд тэмүүлдэг байх ёстой л гэж. Тэгэхээр эрхчлөө гэдэг чинь хариуцлага. Хариуцлага гэдэг нь юу юм гэвэл тэр өөрөө өөрийнхөө төлөө хинээс ч одоо юу гэдэг татаас одоо тусламжгүйгээр аваад явж байгаа амьдралаа аваад явж байгаа энэ хүмүүсийн эрх ашигыг л бид нар хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бас тэр хүмүүсийг зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Залуучуудаа бид нар бэлтгэх хэрэгтэй. Улс төрийн нам бол зүгээр юм би түрүү хэлсэн шүү дээ. Энгийн нэг бөөгнөсөн хүмүүсийн эрх хөрөгчдийн эсрэг тийм нэг дургуутсан хүмүүсийн сүрэг хандлагаар нэгдсэн байгуулга шээ. Энэ бол үзэл санаатай, үнэт зүйлтэй, тодорхой зорилготой тэр зорилгодоо алтан газруулж хөтөжлөгддөг, тэрнийхээ төлөө явдаг, тэрнийг мэрэгжлийн түвшинд зохион байгуулж, массыг зохион байгуулж одоо байгаа эрх хөрөгч буюу энэ бидний нуруунд дээр гарцсан энэ том establishment-ийг нурааж одоо юу гэх юм нийгмийн өөрчлөлтийг хийхэд эцсийн зорилготой байна. За сүүлчийн минут хэлж шүү манайхаа. Нийгэм яхад энэ либертар намын бас нийгэм соёлын хувьд одоо ямар үзэл баримталтай бэ гэдгийг бас дэлгэрүүлж хэлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Яг бол бид нар ч бас ингээд нэг либерал энтер гэл эдгээр бол ингээд бүх юмыг чөлөөтэй бол хуучны уламжлалаа одоо үгүйсгдэг барууны соёлыг илүү их шүтдэг энтер гэдэг ч юм уу тийм эндүрх зүйлүүд бас байгаад байдаг шүү дээ. Тэр тал дээр бас үзэж байгаа хүмүүстэй бас жаа ойлголт өгвөл бас манай аврагч нөгөө нэг наадам эсрэг гүйцэтгэг энтер гэсэн явж ирсэн. Тэр чинь уул нэг өөр юм тасарлаа гэж шал өөр юм явж ирсэн ч тийм. Хоорондоо ойрхон болсон. Угаасаа өвчл тасарлаа гэд үйлчлэгээний байгууллагуудаа ажлын нийлгэж гэдэг хөдөлгөөн багхгүй юу? Тэгсэн чинь өөрөө хойлоод одоо энэ талбар дээр хоёр жагсаал болж байгаатай адилхан ингээд яг бас нэг зорилго тийм байсан юм а бас яг юутай нэг хэсгэрээ нэгдэжсэн нөгөө манай төвчээр тасаллаатай нэгдсэн. Үгүй тэгээд яагаад ингээд ковид болоод тахт чинь ингээд те энэ газруудаа хаачаад байгаа юм бэ гэдэг юм дэр манай хол ялч нэгдсэн. Гол явсан юм нь бол уг нь төвчээр тасарлаа гэд энэ бизнесийн байгууллагуудаа ажлын хийлгэж гэдэг хөдөлгөөн тэрнээсээ болоод би бүр шүүхээс ял хүртэл авсан те тэгэж явсан шүү. Тэрийг бас хүмүүс чинь холиод ийлээ шүү. Наадам эсэргүүцдэг гэдэг. Тийм одоо хэдүүлээ төгсөглөө ингэж хиймээр. За нэгэн соёлын эрхийн талаар ярьчаад ер нь яг манай намын яг хамгийн үндсэн 4 юм уу 5 те хамгийн гол зорилго те одоо юу гэдэг мөрийн хөтөлбөр 5-ыг л хийлээ. Тэрнээс олныг яах те. Тэрийг хэлээд тэгээд хүмүүстэй одоо уриалдаг юм уу яадаг те ямар ч үсэн эцсийн үг гэх юм те. Ямар ч хаалтын үгнүүд хэлээ тхөө. Ингэж одоод энэ л та нөгөө шийдвэр гаргах гад эргцүүлээд бодож байгаа бас түрүү жилийн
одоо 23 онд бүртгүүлэх гээд бүтлгүүцсэн тэрийг одоо сонсоо эргэлзээ одож байгаа зөндөө хүмүүс байгаа бах. Би бол худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэг жил болгон 100 аж ахуй нэгж топ 100 аж ахуй нэгж гээл зарладаг штеп. Тэгээ би тийм аж ахуй нэгжүүд одоо энэ жижиг дунд бүртгэлтэй 150 мянган аж ахуй нэгжүүдийн үгүй ядаж нэг тэр чинь маш бага хувийг эзэлж байгаа. Ядаж нэг 20% эзэлдэг ингээ багаар би одоо шууд нэг 150 мянгуулаа мундаг болчихосоо гэж хэлэхгүй хугацаа орно. Өөрсдийнх нь бас олон нөөцүүд шалтгаална шүү дээ тий. Тэгэхээр би нэг 10 мянга 20 мянган тийм аж ахуй нэгжтэй болоосаа. Гэхдээ тэр нь ямар нэгэн байдлаар төртөө одоо хувилдах ч юм уу те эсвэл нэг үнгүү нэг концесс юу гэдэг вүлээ нэг тийм байдлаар биш яг өөрийнхөө мөнчгөрөөр өөрсдийнхөө чадлаар ингээ гарч ирсэн тийм 20 мянган одоо мундаг аж ахуй нэгжтэй болоосой. Тэгээ тэр бизнесүүдийг бид нар одоо аль чадах хэмжээгээрээ одоо дэмжин штэ. Яг бол нөгөө төв болохгүй тий эрхийг хамгаална тий. Яг үнэ би дэмжин гэж ярихаар л буруу ойлгох. Ер нь бол төвөг удахгүй л байх хэвээр өөрсдөнд нь чадлаараа хүчигдэн. Тэрний төлөө л бүр гар бие оролцож явна гэж л үзээд байгаа манай нам. Одоо бас шууд мөрийн хөтөлбөрөн дээр ярих. Үгүй яг мөрийн хөтөлбөр ч явахтай юм аа. Одоо эцсийн үгэрч байгаа. За ер нь чөлөө зах зээл хязгаарлагдмал төр хязгаарлагдмал төрийг бүр хүчгүй болох тухай үр дүнтэй цомхон гэсэн үг шүү дээ. Тэгээд чөлөө зах зээл хувь хүний эрх чөлөөтэй. Хувь хүний эрх чөлөө гэдэг нь мэдээж дур зоргоор ажиллах юм биш. Та амьдралтай холбоотой сонголтоо өөрөө хий. Шийдвэр гарга. Ямар ажил хийх вэ? Ямар сонголт хийх вэ? Тэрний горимд тэрнийхээ хариуцлага өөрөө хүлээ. Битээ амжиргаагаа бусад хүмүүсийн нуруунд дээр явж тавьдаг. Энэ дээр бид нар нэгдэн. Тэгээ манай намыг дэмжээрэй. Биднийг судлаараа сонирхоорой голно. Шууд одоо ирс гэж би хэлмээргүй. Мэдхгүй жийсүүд утгагүй фанатизм болно те. Бас хуурах гэдэг юм шиг болно шүү дээ. Тэгэхээр биднийг судал. Бид нар энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй явжсэн. Манай 10 гаруй жил ингэ явж байна. Манай амраа ингэ мэдчихээ. Өөр бусад намууд залуу хүмүүсийн нам энтер гэж имиж бид нар явахгүй. Бид яг л чөлөө зах зээлийн үзэл баримтлаараа л явна те. Биднийг судал те. Манад ч одоо ингэ медиад нөлөөтэй хүмүүс байна. Манад сэтгүүлчд байна. Манад улс төр судлаачид байна. Манад эдийн засгчид байна. Манайх бол мэрэгжлийн баг бүрдүүлч гэсэн бид нар үзэл баримталтай цөөхөн мэдээж. Тэгээ бид залуучууд тойрон хүрээлэгч шиг биш шүү. Тойрсон бид нар ингээд ихтарсан залуучууд байна. Бид нар эдрийг зохион байгуулалтанд ороод нам болж чаднаа. Жихэн нам байна. 34 5 тэр худлаа намаас ч өөр байна. Хүн нам гэдэг шиг юм залуучуудын энтер гэж бид нар ярихгүй. Гадаадын дипломтой хүмүүсийн энтер гэж бид нар ярихгүй. Бид нар жинхэнэ монголчууд энэ энгийн бороогүй амьдралтай хүмүүс чинь нэг хэсэг бид нар эрхээ хамгаалах гэдэг юм аа. Тэгэхээр намаас хүмүүс үнэхээр залхчихжээ. Нам гэхээр одоо энэ бусад намуудтай болж шүү. Тэгэхээр ийм том хүчрэхэг ийм намуудаас ч бид нар өөрсдөө хамгаалахад нам л болно. Тэр нам хэрэггүй гэдэг байгаа чинь тэр цаа том намуудын чинь явуулж байгаа суртлах хулга өөрсдөө л байх тэндээ байх гэдэг хүмүүсийн хийж байгаа зүйл. Тийм учраас та нар либертар намыг сонирхоорой гэж би хэлмээр байна. За. Миний хувьд бол одоо Монгол улсын улс төрийн одоо за энэ засаглалын ямарлыг нь сайн зөндөө ярьчлаа. Тэгээ одоо бид нар дээр нэг юм тоон үзүүлэлт тарахаар их хэцүү юм харагдаад байна. Тэр нь юу вэ гэхээр Монгол улсад нийт ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоон сая 190 мянга байна. Тэндээс 290 мянган төрийн албан агшд болон энэ төрийн өмчт компаниудын хүмүүс байна. Тэгээ ингээ бодохоор альва нэг улсын нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 4/1 нь төрийн албан хаагч болцохоор энэ юу руу хөтлөж байна вэ гэдгийг нэгдүгээр бодоод үзээрэй. Тэгээд тэр 4 дутмын нэг нь ажил хийгээд тэр ажил хийж байгаа үлдсэн нэг төрийн өмчт компаниуд төрийн бүтцийг хасаар нэг 800-900 мянган хүмүүсийн нуруунд дээр үлдсэн 2 сая 500-600 мянган хүн одоо амьдарч байна. Монголын нөхцөл байдал үнэндээ тийм байна. Та нар олон улсад одоо дэлхийн ямар улс оронд ийм тогтолцоо бүрдсэн байна уу судлаад үзс тэр нь тэгээд өнөөдөр ямар байдалтай байгааг нь хараад үзье. Тэгэхээр ирээдүйд бид нар энэ татварын эсрэг өөрсдөө хамгаалж тэ бизнесийн орчинд нь илүү баялаг бүтээх боломжийг нь нээж өгөхийн төлөө явахгүй юм бол энэ байдал бол дамжсаар ерөнхийдөө бол нэг намын дарангуул тэр дундаа эдийн засгийн эрхчлөө гэдэг юм маань ерөнхийдөө үгүй болж байна. Тийм болохоор энэ дээр татварыг бид нар бол эсэргүүцэх ёстой юм аа. Татвар дэндүү өндөр байна. За бид нар бол одоо нийгэм соёлын хувьд бол Монголынхаа энэ уламжлал, түүх, соёл, зан заншил эдгээр бол бүгдийн дээдлэнэ. Бүгдийг бид нар ч одоо дагаж явах дуртай тийм жинхэнэ одоо монгол хүмүүс гэдэг шиг тийм хүмүүс байгаа шүү.
та нарын бодож байгаа шиг тий. Одоо бодсон шүү дээ. Ер нь бол бас тийм болоод байгаа шүү. Тэгээ та нарын бодож байгаа шиг одоо тэгж бус тус орны соёл юуг одоо ингэж хит шүтсэн тийм хүмүүс бол биш шүү гэж нэгдүгürt хэлье. За хоёрдугаарт гэвэл одоо та бүхэн либертар намыг дэмжиж гэж бодож байвал одоо бидний бодлого бол одоо өмчхүү хүн бол хинч бишээ. Тийм учраас та бүхний болон өөрсдийнхөө бас өмчийг бид нэг хамгаалахын тулд ийм нам байгуулад ингээд явж байгаамаа. Тэгэд өөрсдийнхөө өмчийг өөрсдийнхөө дураар одоо ашиглах тэр эрхийг бас хамгаалахын тулд төлөө бид нар явж байгаамаа гэдгийг бас хэлье. Тэгээд эцэст нь либертар энэ үзэл санаа энэ либертар нам бол одоо танаа өвөө эмээ юм уу эсвэл аав ээж ингээд та бүхэн таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ та бүхний үр хүүхэд ирээдүйн ач гулчин нар ч нь бол таалагдах болно гэдгийг баттаа хэлье. Тэг би ганцхан юм ярьж байгаа. Тэг хувийн өмчгөр нэг баячуудын том компани нэг өмчийг хамгаалж байна бид одоо энгийн жижиг дунд бизнесэндээ одоо түүхч гэдэг юм те. Одоо бид нар чинь яг хувийн өмчийн нэг баталгаа байхгүй. Тэгээ нэг энгийн хүмүүст чинь хувийн өмчийн нэг хамгаалтанд байдгүй учраас хувийн өмч гэж ярихаар баян хүний имийг л хамгаалсан баячуудын эрх ашиг төлөвлөгч гэж ойлгоод байдаг шүү дээ. Тийм биш шүү. Яг таны мөнчгөрөөрөө олсон тийм үү? Та өөрийнхөө хөдөлмөр хүч хөдөлмөрийг ингэж зарцуулж бий болгосон тэр бизнесийг чинь бид нар хамгаалах гэж л яваа. Тэгэхээр таны бизнесийг үгүй хийгээд баян хүний бизнесийг дэмжих хувийн өмч гэж ярихгүй. Ялгаатай шүү бас тийм. Сая жишээ нь юу яаж байгаа вэ? Өнгөрсөн өвлч одоо манайх нэг жижиг тэрэгтэй байжгаад одоо үр хөвгтөө өсөж үржээд одоо бид нар тэр машинда багтахаа болоод тэгээ машина томруулсан байхгүй юу? Яг ингээд пүрүс 41 болгоод арай ингээд зайтай болоод тэгсэн чинь одоо энэ одоо жишээ нь Ямбаатарын гаргасан шийдвэрээс болоод бид нар 10,000 төгрөгөөр авах байсан улсын дугаарыг бид нар сая гаруй төгрөгөөр авч байгаа байхгүй. Гэтэл тэр сая тий гэтэл тэр сая гаруй төгрөг чинь бидний миний амьдралд бол эн чинь одоо цалингийн зээлийнхэн ядаж ингээ 2-3 сарын мөнгийг өгчих тийм мөнгө байсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм бас давхар хэлэхэд бол энэ төрийн ийм одоо хувь хүмүүсийн энэ бизнесийн эдийн засгийн харилцаанд ингээ төр оролцсноор ингээд иргэдэл хохирж байгаа байхгүй. Тэнд нэг машин зарж байгаа хүн бас тэр чин давхар цаана хохирж байгаа. Эсвэл би одоо тэр тэнд жижиглэнгийн одоо машины одоо жижиглэнгийн худалдаа одоо скэсэрс центр гэдэг чинь тийм борлуулж байгаа хүмүүс дүртэл хохирж байгаа болж байгаа. Хэрвээ тэр сая төгрөг над байсан бол би тэрнгээр одоо шалгууч малууч эсвэл одоо машины жижиг ингээд тоног төхөөрөмж аваад бас тэр жижиг бизнес эрхэлж байгаа хүнийг бас дэмжих боломжтой байсан. Гэтэл тийм байхгүй. Ингээл ерөөсө дугаарын ийм ченжийн асуудал руу орж байгаа. Нэг жишээ ярихад л юм шүү дээ. Тийм нэг жишээ бол юм. Аваа гэж байна. За одоо түрүүн би бас ер нь хэлсэн л дээ. Гэхдээ ер нь эцээ хүн яг өөрөө өөртөө эзэн байгаад тэгээд нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг. Ер нь бол бид нар түүхээсээ тийм одоо нэг тийм бэртгчин хүмүүс байгаагүй. Одоо яг байж байгаа шиг юм хүнээс халамж яагаад хүнд амьдралаа даатгаад байдаг хүмүүс байгаагүй. Дөрвөн улиралдаа нүүдэлчин соёл нь өөрөө хүнийг ингээ бие даасан чөлөө тийм соёлтой байлгасан сүүлийн одоо 100 жил ер нь жоохон буруу яваад тий ингээ явцсан л гэж би бол хувьдаа үздэг. Тэгэхээр одоо манай намыг гарч ирээл бизнесийн байгууллагуудыг дэмжин халамжлан бас дахиад бити нэг ямар нэгэн юм хүннээс ингээ хүсээрээ өөрсдөө хариуцлагатай байгаад өөрсдөө оролцоод мэдхгүй юм амшиж судлаад тий ингээл гоё юм үзэл санааны нэгдэл бий болоосай гэж хүсэж байна. Энд бол залуучууд бол ихтэй ер нь нас харгалзахгүй л оролцох ёстой л гэж бодож байна. Энэ бол ерөөсөө залуучуудын ном биш. Энэ бол үзэл санаатай хүмүүсийн ном. Би залуугаар нь хүмүүсийг хамгийн чухал 3 юмыг л хэлчихье. Хэрвээ тий манай нам ингээд ямар нэгэн байдлаар тий төрийн эрх мэдлийн одоо нэг хэсэгт гарах юм бол за нэг юм хоёр суудлаа гэж гаргах юм. Төлөөлөл гаргах юм бол хамгийн түрүү татвар буулгана. Хоёрдугаарт энэ олон яамдын тоог цөөлнө. Гуравдугаарт халамжийг шууд танана. Ерөөсөө энэ бол маш радикал их хамгийн ихний 3 алхам. Хүмүүс асууж иж магадгүй. Тэгээ юу хийх юм бэ гэд тий. Хамгийн том 3 алхам бол татвар буулгана, том төрийн одоо энэ олон яамыг багасгах нь. За тэгээд татварыг бол халамжийг бол эрс буулгана. Энийг ойлгороо. Тэгээд та бүхэн ойлгосон юмдаа итгэж манай нарт эсрэг хэрвээ та энэ зүйлийг ойлгож байгаа бол одоо хүүхдийн цугийн уруухан гээд кофе шоп байгаа нэг юм гэр байгаа, цомцог гэр байгаа. Тэрэн дээр ирээд
бүртгүүлэх боломжтой бас утасны дугаараа тавьчих. Энэ утасны дугаар руу холбогдоод та бүхэн description хэсэгтэйгээ утасны дугаар руу холбогдоод манай намд илсэх боломжтой шүү. Бид нар тэгээд удахгүй бас намыг хурлаа энэ манай бүртгэл чинь бараг 500 хүрсэн явж байгаа. Тэгээ одоо бидэрт 300 хүний зай байгаа шүү. Тий, та нар Либертар намын анхны гишүүд тусандаа хизээ нэг өдөр бахарх өдөр гэж шүү. За.